За санбацгаано бидний урилгыг хүлээн авч хүлцэн ирсэн та бүхний өдрийн ямар амгалан айлтгая. Тэгээд бас хүлцэл үжи цагтаа бас эхлээгүүд ер нь цааш тийм бас үйлчлэлээр манай дүүрүүд бие биенээ хөдөлгөнөөс цагтаа ирж байгаа их сайн байна. За ингээд сар болгон зохион байгуулагддаг нийслэл дүүргүүдийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын иргэний оролцооны хэлтсийг ажилтан албаа агчдын зөвлөлт уулзалт зохион байгуулагддаг. За энэ уулзалтаар бид бас иргэний оролцоог хангах чиглэлээр хийж байгаа үйл ажиллагааныхаа талаар харилцан мэдээлэл авч туршлага солилцох, мөн тулгамдж байгаа асуудлуудаа хэлцэн шийдвэрлэх юм боломжтой. Тэгээ өнөөдөр энэхүү уулзалт манай чиглэлтэй үргэлж ирж байна. Бид бас энэ өмнөх уулзалтуудаас гарсан шинэлэг санаачлагыг сайн туршлагыг бас өөрсдийнхээ ажилд нэвтрүүлсэн. Энэний бас нэвтрүүлсний үүрэгээс бас тодорхой хэмжээний ахиц өөрчлөлт гарсан гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ уулзалтаас ямар үр дүнтэй оч холбоотой уулзалтууд ивэ гэдгийг илэрхийлэх байхаа гэж үзэж байгаа. За өнөөдрийн бидний уулзалтын гол сэдэв бол иргэдийн оролцооны хуулийн төслийн хэлэлцүүлэг байх болно. Тэгээ энэ хууль маань бидний одоо гол баримталж ажиллах хуулийн төсөл байх болно. Тийм учраас та бүхэн манаас төсөлтөө сэтгэвтэй оролцож санаачлаа харангүй хайрлах байх гэж үзэж байна. За энэ хуулийн төслийг хэлэлцүүлэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн иргэний оролцоо эдийн засгийн бодлогын зөвлөх таштарж бид бас үрж оролцуулж байгаа. Одоо бас зандаа гарсан байгаа хаа. За ингээд энэ үйл ажиллагааг нээж үгэлнүүгээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батэрдэн таныг эндэрт ирж байна. За өнөөдөр бас энэ сатун танхимд манай нутгийн орон төслийн байгууллагуудын төлөөлөл за ард иргэдийн маань хамгийн олон илж болох илж төлөөлөгч нар одоо цугласан байгаа гэж ингэж бодож байгаа. Ингээд өнөөдөр бас манай чиглэлтэй дүүрэгт та бүхэн морлын ирж биенийхээ хийж хэлж байгаа ажлаас бас мэдээлэл авч туршлага солилцож цаашид хамтлагын ажиллах тал дээр бас юу анхаарах ёстой вэ гэдэг талаар бас харилцан ярилцлага заамын иргэний оролцооны хуулийн төсөл гэдэг цоо шин одоо юм хуулийн төсөл хэлцүүлэг явж байгаа. Энэ дээр бол одоо бас хамгийн гол одоо санаа бодлоо хийх хүмүүс бол та бүхэнд яалтчгүй иргэний оролцооны гэлтэс иргэний танхим гэдэг одоо бид 2 жил гаруй бас ярьж ажиллаж нэлээдгүй бас туршлагыг нэлээдгүй бас хүлсэндээ болсон ажил хүмүүсийн ажил амьдралтай холбоотой он практикийн нэлээдгүй асуудлуудыг бид бас Улаанбаатар хэмжээ шийдсэн гэж ингэж боддог. Тийм учраас өнөөдөр бол энэ хуулийн төсөл санал өгөхөд бол та бүхэн нэлээд одоо туршлагатай болсон нэлээд одоо баримжаатай болсон гэж ингэж ойлгож байгаа. Бүрг орон нутгаас баримталж байгаа бодлого чиглэл мөн хэлцээс зохион байгуулсан ажлын талаар бид бас товчхон танилцуулга бэлдсэн. Ингээ иргэний оролцооны хэлцээний харуулсан баяр тэмдэг эндэрт ирж байна. За энэ бидний урилгыг хүлээж авч хүрэлцээрсэн та бүхэнд өнөөдрийн мэдээг хүргэе. За тэгээд иргэний оролцоог хангах чиглэлээр ажиллаж байгаа та бүхэн маань бол одоо буянтай хүмүүс юм. Би ч гэсэн өөрийгөө жоохон буянтай гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр би ерөнхийдөө дүүрэг хэлцэх үйл ажиллагааны талаар товчхон мэдээлэл бас чиглэлтэй дүүрэг хүрэлцээрсэн та бүхэнд хүргэе гэж бодож байна. За чиглэлтэй дүүрэг маань нийслэлийн хойгот оршдог. За Баянбатар Сунгаарын дүүрэгтэй хэлцэл оршдог. 8.9 мянган га газар нутагтай. Засаг захиргааны хувьд бол 19 хороотой, 19.6 хороо маань байш хороолол, 13 хороо маань гэр хороолол байгаа. За 45 мянган хүнхий 170 мянган хүн оршин суудаг дүүргээ. За дүүргийн эдийн засгийн гол
Дүүргийн эдийн засгийн гол салбар маань хөнгөн үйлдвэр, барилга, худалдаа эрхлэлт холбооны салбар байгаа. За дүүргийн нутгийн төр захиргааны болон хуулийн хэлтийн баг санхүүгийн төвд оршдог. За Монгол Улсын яам агентлгууд бол ихэнх чиглэлээр дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг юм онцлог дүүрэг байгаа. За манай дүүрэг бол төрийн өмчийн 23, за хуурын гишүүний 14, 13, нийт 36 цэцэрлэг, төрийн өмчийн 13, хувийн гишүүдээс нийт 22 ерөнхий улсын сургууль үйл ажиллагаа явуулдаг. Мөн хөлбөмбөгийн дэд сургууль Улаанбаатар эрдэнэ судлал, соёлын коллеж, соёл урлагийн их сургууль гэх мэтчлэн соёл урлагийн ерөнхийдөө төвлөрсөн томоохон дэд сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг юм аа. За дүүрэг нутгийн маань түүхийн хилцээ маань товч бүдүүс зураг гаргаж байна. Энэ бол хилцээний дарга. За иргэний танхимын хариуцлага хатга ажилтна. За олон нийт сургалт хариуцлага ажилтна. За иргэдийн нийтийн хурал, иргэдийн өргөдөл фонд санал хүсэлт хариуцлага ажилтна. За иргэний танхимын жолооч 19 хорооны иргэний танхимын ажилтан гэсэн 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр ерөнхийдөө үйл ажиллагаа явуулдаг. За энэ бол дүүрэг дээр дүүргүүд бол харилцсан адилгүй байдаг юм билээ бүтцэн. Тэгэхээр энэ дээр бас бид нар яг бүтцээ ямар байх уу, ямар шинжилгээ байдлаар иргэдрүүч гэсэн үйл ажиллагаа явуулж байгаа учраас бүтцээ нь ямар байх вэ гэдэг талаар бас нийтийн хэмжээнд бас ярилцсан чиглэлийн бүтцтэй болох зүйлтэй баха. Зарим дүүргүүд бол хэмжих дүүргүүд 3 гэлцтэй байгаа. Хурал нь манайх бол 2 гэлцтэй. Зохион байгуулалт гэлц, иргэн оролцоог гэлц 2 гэлцтэй үйл ажиллагаа явуулдаг юм аа. Бид нар хорооны иргэний танхимуудаар 15 онд бол иргэдийн хөгжүүлэх, иргэдийн дүүслэн ажлыг дэмжихэд нэлээдгүй ажилладаг юм гэдэг хий. За 2015 оноос бол төсвийн шинэ хууль хэрэгжиж ирсэн Монгол Улсын хэмжээнд. За энд бол хөтөлбөрт суурьсан төсвийг л зөвхөн санхүүжүүлэх чиглэлээр туссан байна. Ийм бид нар чиглэлд өргөдөлтөд хурлын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах баталгаудаар үйл ажиллагаанд мөрдөж байна. За үйл ажиллагаанд мөрдөхийн хүрээнд бол иргэн оролцооны хилцс маань 4 бүлэг 41 заалт бүхий үйл ажиллагааны төлөвөө гаргаж хэрэгжүүлж байна. За ерөнхийдөө бол төлөвлөгөөнийхөө чиглэлийг дараах хэдэн зөвлөлүүд чиглэлүүд бид нэр ажиллаж байгаа. За байгууллага хэрэгтэй ажил. Энэ дотор бол төрийн болон төрийн бус байгууллага олон нийт аж ахуйн нэгж иргэд гэсэн чиглэлээр ингээд хамтарч ажилладаг. За бүх нийтийн тэмдэглэлт өдрүүдийг бас тэмдэглэж байгаа. Энд бол үндсэн хуулийн өдөр, их хөрөмжтэй өдөр, олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр, эрүүл мэндийг хамгаалах өдөр, хүмүүнлэгийн тусламж өдөр. За тэмдэглэлт өдрийг бид нар баяр гэдэг утгаар биш. Одоо хуулийн хэрэгжилтийг хангах, иргэний оролцоог хангах чиглэлээр төвлөрсөн арга хэмжээ маягаар бид нар зохион байгуулдаг. За сургалт сурчлагын чиглэлээр бол бүх төрлийн сургалт сурчлагыг иргэд рүү хүргэж байгаа. Гэхдээ бид нар иргэдийнхээ хүсэл сонирхлоор за санал асуулгын үднээр өгöd сургалтыг бол иргэний тагмаар дамжуулан хийж байгаа. За зурагтад бүлгэрүүлж гэсэн үг ажил явуулдаг. Энд бол ахмад насны хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүүхэд эмэгтэйчүүд залуучууд бүлгэлж яйлаа. Бүлгэрүүлж гэсэн онцлог ажлуудыг бид нэр хийдэг. За мөн олон улсын төлөвлөлтүүдийг хамтан хэрэгжүүлж байгаа. Энд бол дэлхийн зөв Адра гэх мэт байгууллагатай бид нар хамтарч ажилладаг. Мөн олон улсын төлөвлөлт иргэд аж ахуйн нэгжийг оролцоход дэмжлэг үзүүлж ажилладаг юм аа. За иргэний танхимын ажилтны маань бол зорилго бол хорооны иргэний танхимын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангах, төрийн бодлого үйл ажиллагаа шийдвэр гаргах төвшин иргэдэд оролцох ерөөсөө хангах явдал бол иргэний танхимын маань бол иргэний танхимын ажилтны маань бол зорилго болж үйл ажиллагаа болж байгаа. За иргэний танхимынхаа үйл ажиллагааг бид нар хуваар гаргаад бид тогтмол хуваар гаргаад үйл ажиллагааг явуулдаг. За иргэдэд харьцан ойлгомжтой хуваараа гаргаад сабар дээр тавьчихна. Энд бол нэг өдрхийн насгал сургалт бүжиг хөгжлийн бишэлт иргэд ахмадын цаг, эмэгтэйчүүдийн цаг гэх мэтчлэнгээр бүлгүүдээр ангилсан бүлгүүд маань яг энэ тодорхой хугацаануудаа ирээд мэдээлэл аваад үйл ажиллагаагаа иргэний танхимд явуулах боломжоор бид нэр хангаж өгч байгаа. Иргэдэд ч гэсэн ойлгомжтой. Бид өдөр ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг эндээс ерөнхийдөө иргэд маань харж байгаа. Бүсчлээд очоод үйл ажиллагаа явуулчихдаг байгаа. Нэгтгэж хурал юуны шийдгийг засаг даргын хамт газар юуны шийдгийг бид нэр албан томдоор шийдвэрлээ. Сар болгон нэгтгэхийг бид нэр иргэний тагмаар дамжуулаад иргэдэд хийгдэх юм аа. Инхээр иргэн одоо хурал төр захиргааны байгууллагын иргэх холбоо үүснээр иргэний оролцоог идэвхж чиглэж байгаа. Иргэд сандаа гарган бид нэр буцаагаад саналын ямар хэлбэрээр шийдвэрлсэн, юун дээр ямар бодлогоор туссан талаар ерөнхийдөө мэдээллийн нөгөөдгийг иргэдийг идэвхжүүлж ажиллаж байна.
За сургуулийн цаг дээр бол төрийн бүрийн сургалт өгж байгаа. За цаас урлал, за мэдээж богино хэмжээний мэргэжлүүлэх сургалтуудыг бид нэхэд явуулдаг. Хэрвээ сургууль одоо худалдагчийн сургууль гэх мэтчлэн мөн дүүргийнхээ соёлын төв байдлаа хамтраад бид дуу хөгжмийн болон бүжгийн сургалтуудыг, өв соёлын сургалтуудыг нэхэд төлөв явуулдаг юм аа. За мэдээж иргэний техникийн ажилтнууд маань иргэдэд мэдээлэл сургалт хийж байгаа учраас нэгэн чадварч шаардлага гарч ирдэг. Эндний үднээс бол бид нар сар бүр чадварч сургалтыг ажилтаа багштай зохион байгуулж байгаа. За харилцааны чиглэлээр иргэдтэй яаж харилцах вэ? Уурлаад ороод ирсэн иргэнийг яаж нийлгээ гаргадаг тийм харилцааны соёлтой байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьж байгаа. За төрөөр хаагч ёс зүй байна. Төрөөр багч ямар ёс зүйг мөрдөх ёстой юм? Энэ чиглэлийн сургалтуудыг өгдөг. За цаг үеийн мэдээлэл дур чадварын нээшлүүлэх сургалтуудыг өгдөг. За шинэтгэр гарч байгаа хууль эрх зүйн дүрм журмуудыг ерөнхийдөө цагаалдахгүй бас иргэний оролцооны эцэг ажилтнуудыг мэргэжлүүлэх үүднээс сургалтуудыг өгч байгаа. За орчин үед бол ерөнхийдөө иргэд мэдээллийг бол цагийн хэлбэрээр цагаалдахгүй төсөв төрөлт хэмжээтэйгээр авахыг маш их хүсдэг болсон. Энэ үднээс бол дэвшилт технологийн сургалтуудыг нэлээд өгдөг. За та бүхэн бидний Facebook, Twitter орчинд бол хүм болгон хэрэглэдэг ч гэсэн яг өргөн хэрэглээний бүртгүүлжтэй яаж иргэдэд мэдээлэл өгөх вэ? Маш хурднаар иргэдээс яаж мэдээлэл авч чадах вэ гэдэг үднээс ерөнхийдөө сургалтуудыг өгч байгаа. За 19 оны иргэний танхим маань интернет байсан орчинтой. Энд бол иргэд маань орж ирээд таблетээр болон гар утсаараа мэдээлэл авах бүрэн боломжтой учраас энэ чиглэлийн мэдээллүүдийг бид нар барьсан. Иргэн техникийн ажилтнуудад сургалт хэлбэрээр өгдөг юм аа. За цаг үеийн мэдээллийг мэдээж иргэн техникийн ажилтнууд өгч байгаа. Ингэхдээ бид нар 7 хоног болгоны 5 дахь өдөр ерөнхийдөө уулзалт зохион байгуулдаг. Ингэхдээ өнгөрсөн 7 хоногт юу хийсэн, эх 7 хоногт юу хийхэд хөдөлж байгаа. Энэ чиглэлийн мэдээллүүдийг харилцан солилцоод энэ юун дээр алдаж явж байгаа гэдэг ярилцдаг. За иргэдийн нийтийн хурлын дарга нартайгаа бас хурлын дарга маань сар нэг удаа уулзж хурлаас хийж байгаа бодлого баримтыг ерөнхийдөө тайлбарлаад хорон дээр болж байгаа үйл ажиллагааг бид нар харилцан мэдээлэл авах маягаар ингээд уулзалтыг зохион байгуулдаг юм аа. За мэдээж ажилтан маань эрүүл байж үйл ажиллагаагаа явуулна. Тийм учраас бие бэлтгэлийн хөгжүүлэх чиглэлээр 7 хоног болгон бид спорт зал авч хийсэн. Энэ дээр бол сагсан бөмбөг, гар бөмбөг, тестний ширээний тест болж ерөнхийдөө ажилтны эрүүл ахуйг ерөнхийдөө сургалтуудыг нэлээд төлөв явуулж байна. За тэгээд төвлөрсөн үйл ажиллагаа хэлцээ зохион байгуулсан дүүргийн хэмжээнд зохион байгуулсан төвлөрсөн үйл ажиллагаанаас ноцгоо бид бас мэдээлэл тавих өгнө. За Монгол Улсын аргалсан шинэ үндсэн хууль батлагдсан 23 жил энэ жил тохиолдсон. Онцгой бид үндсэн хуулийг сахин хүндэтгэх хууль дэвшүүлсийг иргэн бүрт төлөвшүүлэх, үндсэн хуулийн мөн чанар үзэл баримтлал, зүйл заалтыг сурталчлах, түгээн дэлгүүр зорилгоо шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг уулзалт хэлбэрүүдийг зохион байгуулсан. За үндсэн хууль гэдэг бол иргэн бүрийн мэдж явах ёстой бодлогын бичиг. Тэгэхээр иргэн бүртээ айл бүртээ бид нар ерөнхийдөө үндсэн хуулийг сурталчлах, таниулах үйл ажиллагаа энэ жилийн турш ерөнхийдөө зохион байгуулна. Мөн энэ уулзалтанд маань Монгол Улсын их хурлын гишүүд Дүндээ Жидсонгоо анхдагч үндсэн хуулийн шинэ үндсэн хуулийг батлахад оролцсон депутатуудын нэг энэ үнднээс иргэдтэйгээ бас уулзаж тухайн үндсэн хуулийг баталж авах гарсан шинжлэх санаачлалыг үйлсэн. Одоо ер нь хэвлэл өөрчлөлтийн талаар ерөнхийдөө тухайн санал хүсэлт солилцсон байна. Энэ уулзалтанд маань 200 иргэн ерөнхийдөө төлөвлөсөн арга хэмжээгээр оролцсон. За төрийн болон орон нутгийн хэмжээний хөрөнгөөр бараа ажил үйлчлэгээ худалдаа авах тухай хуулийг нэмэлт өөрчлөлт орсон. Мөн төсвийн тухай хуулийг нэмэлт өөрчлөлт ороо. Хууль бүртгэх сая дүүргийн төсөвтэй ажил үйлчлэгийг иргэд бүлэг байгуулаад иргэдийн бүлгээр гүйцэтгүүлж болно гэсэн шинэ хуулийн заалт гарч ирсэн. Энийг үүдээд иргэдийн бүлэг байгуулах, оролцох хүсэл сонирхол нь нэлээд илэрхийлсэн учраас ерөнхийдөө бид нар олон нийтийн оролцоод худалдаа авах ажиллагаагаас иргэдийн бүлгийн зөвлөлт уулзалтыг зохион байгуулсан. За энэ үйл маань 13 оноос ерөнхийдөө иргэдийн бүлгүүдээр үйл ажиллагаа хийж явагдажсэн боловч яг газар дээр иргэдийн бүлэг маань яаж үүсхий? За иргэдийн бүлэг үүсээд тендерт оролцоход ямар бичгээр бүрдүүлэх юм?
За бичгүүрөнд бүрдүүлээд үйл ажиллагаа явуулахад юу хэрэгтэй гэдэг талаар иргэд маань нэлээд ойлголтын зөвөртэй байсан учраас бас нэг ойлголт үүднээс төр захиргааны байгууллагатайгаа хамтраад бид энэ үйл ажиллагааг зохион байгуулж гарын авалгаар иргэдэд хангаж ажилласан. За одоогийн байдлаар манай дүүрэг 50 гаруй иргэдийн бүлэг үйл ажиллагаа явуулж байгаа. Энд бол 250 иргэн хамрагдаж байгаа. За 15 оны байдлаар дүүргийн хөрөнгөөр орон нутгийн үйлчлэлийн сангийн хөрөнгөөр хийгдэх иргэдийн бүлгээр хийгдэх 25 ажлыг чагсаалт гаргаад иргэдийн бүлгүүдээр хийх төлөвлөлөд ажиллаж байгаа. За монголчууд бид ярьдаг түүхээ мэдэхгүй л өөр төрсэн сарвчин дуг адилаа гэж. Яг энэ чухлаар бид 3 сарын 1-ний их хуримчдын өдрийг дүүргийн иргэдийн төлөөлөлтөд оролцуулсан тэмдэглэж өнгөрүүлсэн байгаа. Ингэхдээ бол төрийн ордонтой танилцуулах төрийн улс мөн чанар төрийн төсний түүхэн уламжлал төрийн түүхийн музей чуулган үйл ажиллагаатай иргэдийг танилцуулсан. Иргэд маань бас төрөө дээдлэх олон жилийн уламжлалаа хадгалах ихэмж үзлийг төлөвлөх зорилгоор энэ үйл ажиллагааг бид зохион байгуулсан байгаа. За биднээс бид хууль яг шинээр гарч байгаа хууль дүрм журмын хилцүүлгийг тогтмол зохион байгуулалт ерөнхийдөө одоо чиг хандлагыг илүү баримталж байна. Энэ чиглэлээс бид Монгол Улсын хөдөлмөрийн яамтай хамтраад хөдөлмөрийн тухай хуулийн шинжилсэн найруулга явуулж байгаа байлаа. Энэ төслийн хилцүүлгийг бид зохион байгуулсан. За хилцүүлэгт маань үйл ажиллагаа явуулж буй төрийн ус байгууллага аж ахуйн нэгж ажил олгогчдыг хэмжиж 180 гаруй иргэд хамрагдсан байгаа. За хилцүүлгээс гарсан санал санаачлалыг бид нэр ерөнхийдөө төсөлгөөрүүлсэн ажлын хэсэгт хөрвүүлсэн. Хамтдаа биднэрт одоогоор яг иргэдээс гарсан санал санаачлал маань хэрхэн туссан яаж хийдвэрсэн вэ хариу ирээгүй байна. Ерөнхийдөө Монгол Улсад гарч байгаа шинэ одоо юу гэдэг хууль болон дүрм журмууд маань дүүргийн иргэний танхим, хороодын иргэний танхимудаар хилцүүлэх маш ховор байна. Хилцүүлэх бол нэг дээд шатандаа яваа, доод шатандаа бид нэг мэдээллийн чанартай юм сонсоод өгчдөг. Тэгэхээр энийг хараад ерөнхийдөө бол иргэний танхим байгаа бол иргэдэн байгаа бол тэнд нь хилцүүлгийн зохион байгуулалтыг ийм чиглэл рүү ерөнхийдөө нийслэл дүүргийнхээ түвшинд ярьж байгаа хэдүүлээ явахгүй бол хуулийн хилцүүл, журмын хилцүүл дээд түвшиндээ яваад иргэдийн санал бол ерөнхийдөө тусахгүй энэ чиглэл рүү нэлээд үйл ажиллагаа ажиллаж байгаа учраас энэ дээр бас хамтарч ажиллах хэдүүлээ цаашаа яах ёстой гэдэг гарч гаргалгаа гаргаж байгаа. За дүүргийн хурлаас баталсан шийдвэр баримтлагчийн бодлого төрөлтийг бид ерөнхийдөө танилцуулах зорилгоор төлөөлөгч иргэдийн хамтаа ажиллагаа өргөжүүлэх зорилгоор төлөөлөгч иргэдийн нэгдсэн уулзалтыг улирал тутам 19 хорон дээр зохион байгуулдаг. За төлөөлөгч бол мэдээж иргэдээс сонгосон ирж иргэдийг төртөө холбох төрийн бодлого чигүүргийг иргэд рүү таниулах юм чигүүрэгтэй учраас ерөнхийдөө энэ үйл ажиллагаа улирал тутамдаа нэг удаа зохион байгуулдаг юм аа. За хилцээс сар болгоны аян зарладаг. Энэ үүднээс бид 4 сарын эрүүл мэндийн хамгаалалт сар болгон зарласан. За ихтэй хорооны иргэний танхимаараа дамжуулаад иргэдэд эрүүл мэндийн хамгаалах, эрүүл ажил холбоотойгоор систем эдлэх сургалт олгох, эрүүл мэндийг дэмжих гэрүүл, аж ахуйн нэгж байгууллага хамт олон болох хөлгөө өргүүлэхэд ингэж эрүүл мэндийн хамгаалалт 1 сарын аян зарласан. За аяныхаа хүрээнд бид бол сарын аяны хүрээнд зохион байгуулсан иргэд олон нийтэд сурчлах зорилгоор ажлаа иргэд олон нийтэд сурчлах зорилгоор бас хөлгөөнөөр эрүүл мэндийн хамгаалалт цаавраад хөлгөө эрүүл мэндийн удирдлагыг ерөнхийдөө тусгай төсний талбай дээр зохион байгуулсан. Мэдээж эрүүл мэнд саруулах оршноо гэдэг энэ үндсэн дээр бол ерөнхийдөө бидний эрүүл мэндийн хөлгөө эрүүл мэндийн төлөвлөгөө зохион байгуулсан байгаа. За иргэн техник залуучуудын клуб байгуулагдсан байгаа. Энэ клуб маань одоо ерөнхийдөө 250 залуу хамрагдаа явуулж байна. За залуучууд маань өөрсдөө одоо клубын үйл ажиллагааг төвчүүлэхийн тулд одоо ууланд аялах, за багаар ажиллах чиглэлээр сургалтын мэдээллүүдийг тогтмол авч байгаа. За залуучуудын хоолойгоо сонсох, залуучуудын хөгжлийг дэмжих бодлого шийдвэр сурталчилан таниулах, мөн залуучуудынхаа хөлбөмбөгийг идэвхжүүлэх зорилгоор бид нэр Чингэлтийн залуус оролцоогоор нэгдсэн хүрээнд залуус дэлгүүр дүүрэг удирдлагыг зохион байгуулсан. За мэдээж нөгөө иргэний техник дээрх залуучуудын клуб байгуулагдсан учраас клубын үйл ажиллагааг дэмжиж ажиллах бол бас энэ үйл ажиллагааг чиглүүлэн удирдахгүй бас бэрхшээлүүд, цаад бэрхшээлүүд залуучууд маань нэлээд тулгамдж байгаа. За залуучууд оролцож байгаа учраас бид нар бас залуу директоруудыг өөрчилж илтгэл тавьсан
ирсэн байгаа. За манай үндэсний залуу лектор 5 хүн нэгэндээ манай тооны нэвтрүүлгийг хөтлөх Утганбаатар лектор байна. Монгол ирээдүйд бид залуусыг илтгэхэд байсан. Мөн манай чиглэлд үргэлжлүүлж хурлын төлөөлөгч бас залуу лектор янтамжаа төлөөлөгч маань хорооны үед залуусын оролцоог мэдчилгээр ерөөдөө залуусын шүүж гэсэн үйл ажиллагааг илтгэл хэрэгцүүдийг бид залуучуудаа хийсэн. За дараагийн юу арга хэмжээ хилцүүлгээ арга хэмжээ байгаа. Баштар зөвлөх маань одоо хараахан ирээг байх шиг байна. Сая бол наашаага гарсаа гэдэг ордоос хийжсэн. Тэгэхээр төр хүлээж байгаа. Ирсэн байгаа юу? Оо за. За нийслэлийн иргэдэд төлөөлөгчдийн хурлын иргэний оролцоог хэлцээ дараа Батүшин гараг бас манай өөрөдөө хандж өглөө. Энд хурцсан тав хүний ямар амгалан ялтрыг. Тэгээд нийслэлийн төлөөлөгчдийн хурлын наслаад иргэний оролцоог хэлцээ санаачлаа. Дөрвүүдийн ерөнхий оролцооны асуудлаар ажиллаж байгаа зүйлийн хоорондын ажил хэргийн уулзалтыг тогтмол хийж зохион байгуулж байгаа. Ингээд ихэлсэн. Тэгээд энэ ихэлсэн ажил маань одоо ингээд өртөөлөөд бохалаад ингээд амжилттай хэрэгжиж байгаа бид маш баяртай байна. Үүний өмнө сонгон хайрын дөрвүүдээр энэ уулзалт болсон. Тэгээд яг Орнотын хөгжлийн сангийн хэлцүүлгийг ерөнхийдөө хэрхэн яаж зохион байгуулах гэдэг ийм сэдвээр хийсэн байна. Өнөөдөр чиглэлтэй дөрвөн маань шинэ хуралтай холбоотой төвлөрсөн хийсүүл ажиллагаатай холбоотой хэлцүүлэг хийж байгаа. Сэтгэл хангалуун байна. Тэгээд би энэ уулзалт дээр нэг 2-3 зүйл дээр бүгдийн анхаарлыг хандуулах үүднээс ярих гэж бодож байна та 2-3 зүйл дээр сонгоцоо хэлье гэж бодож байна. За энэ шууд арчил иргэний оролцоо гэдэг энэ үйл ажиллагаа монголчууд бидний хувьд бол эхлэлийн шатнд байна. Ер нь бол монголчууд бид бол ингээд ардчлалд суралцаад 20 гаруй жил болж байна. Энэ өнгөрсөн хугацаанд бол бид нэг зүйл дээр маш том алдсан. Тэр нь юу гэхээр бид хүн төлөөллийн ардчлалыг арчлалаар дамжуулж арчлалыг хөгжүүлэх гэж оролцсон цаг хугацаа үрсэн нэлийн хөтөлмөртэй зүйл болж байгаа гэдгийг бид өнөөдөр хийж хараад бүгд ойлгож байна. Тэгээд ер нь бол шууд арчлал яагаад хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг би сонгондоо яагаад нэг мөр ойлгох шаардлагатай байна л да. Ер нь ингээд би нэг хүнийг ингээд сонгоод төлөвлөгчөө ингээд сонгоо явуулсан. Одоо энэ хангалттай юм биш үү? Би одоо заавал яг ханьсан үг гэдэг нь бас давхар оролцсон шийдвэр гаргасан юм. Яваад хэрэгтэй юм бэ гэдэг асуудлаар иргэн хүн болгоны дотор байгаа. Ер нь хороодоор ингээд очиход хороодын иргэдийн нийтийн хурлын дарганаар ашиг даргамжтай уулзаад та нар иргэдэд оролцуулж яах вэ? Оролцуулж байгаа. Тэгээд ер нь хэрэг их хүн ирж байгаа хэрэг ер нь их олон хүн ирэхгүй байна. Ирээч оролцоо шиг гэдэг усууч ирж оролцож өгөхгүй юм биш. Ийм л хандлагууд иргэдэд түгээмэл байна. Эцсийн юутай холбоотой юм бэ гэхээр бидний арчлаа ойлгож байгаа ойлголцтой их холбоотой юм байна. Энэ талаар бид хүмүүстэйгээ ажиллаж байхдаа гол одоо анхаарал төвлөрүүлж ажиллах хэрэгтэй асуудал нь юм байна гэсэн юм сэтгэл өдөр болгон өдрөөс тулганд бэлчээд байна. Юу гэхээр төлөөлийн арчил гэдэг бол бид бүгдээрээ нэг дор суугаад байнга өдөр болгон шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох боломжгүй учраас дундаасаа нэгийг за чи миний төлөө, миний өмнөөс миний эрх шигтний зүйлээр шийдвэр гаргаарай гэдэг ингээд сонгоод явуулдаг. Гэхдээ яг үнэн хэрэгээр өнөө хүмүүс маань өөрийнхөө төлөө өөрийнхөө эрх шигтний үүднээс зөвхөн өөртөө зориулаад шийдвэр гаргана гэж явуулдаг. Ийм хямрал хүмүүс улс төрийн систем маань орчод биш. Тэгэхээр энэ өөрийнхөө төлөө нөгөө сонгогдсон төлөөлөгчд маань нөгөө мандат авсан хүмүүс маань нөгөө мандатыг олгосон хүнийхээ төлөө биш өөрийнхөө төлөө ажиллаад байдаг, өөрийнхөө төлөө шийдвэр гаргаад байдаг энэ юмыг л өөрчлөхийн тулд бид шууд ардчлал энэ тодорхой хэмжээний одоо хяналт тавихын тулд энийг тодорхой хэмжээний зүг бодлогод нь оруулахын тулд шууд ардчлал гэж яриад байна. Тэгэхээр зэрэг
аливаа ажлыг одоо нөгөө өнөөдөр яг үнэ хэрэг дээр манай энэ шууд арч иргэний оролцооны чиглэлд хийгдэж байгаа ажлууд маань илүү тийм намайг одоо хамаагүй одоо шүүмжиж юм гэж хэлж авахгүй байхыг хүсье. Ер нь бол үнэндээ хэлбэрээс цаашаа бид гарч чадахгүй. Бидний хийж байгаа үйл ажиллагаа маань бол илүү тийм хэлбэрийн шинж чанартай юмнууд дээр бид анхаарал төвлөрүүлээд яг гол утга агуулга юмрууд одоо хондоо харах орж чадахгүй байна л да. Энэ нь цайруулах олон шалтгаан байгаа. Бид өөрсдөө суралцж байна. Тэгээд ажлууд үйл эхлэлийн шатанд байна. Тэгэхээр бидний өнөөдөр хийж байгаа энэ уулзалт арга хэмжээ маань ийм юм дээр илүү их төвлөрч санал бодлоо солилцож яг өнөөдрийн би тэр их олзуурч ирсэн чиглэлтэй дүргийн зохион байгуулж байгаа хэлцүүлгийн дээр хөтөлбөртөд хэрэгжсэн байна. Иргэний оролцоо шууд арчлалын талаар үйл ажиллагааг зохион байгуулахад одоо шинжлэх арга техник дэм юу вэ гэдгээр бүгд ярилцсан. Тэгээд энэ иргэний оролцооны тухай хуулийн хэлцүүлгийн явцдад бол нэлээд олон юм зөвшөөрөгдөж байна. Нарийн асуудал яригдах. Баштар зүйлс маань ирсэн байна. Энэ иргэний оролцооны хуулийн талаар танилцуулах юм. Ерөнхийдөө төшил нэгэн улсуулалтын шатнд байгаа гэдэг бол энэ зөвлөлт хийх хэрэгтэй байна. Дараагийн нэг хөндөх сэдв маань бол энэ иргэний танхимуудын тухай асуудал байна. Ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд өнөөдөр 120 гаруй иргэний танхим байгуулагдсан байна. Дөрвүүдийн хороодын бүтээн гихэнх иргэний танхимд орсон. Гэхдээ иргэний танхим маань яг жинхэнэ нэг танхим болчиход байна. Яг өөрөө таслахаар болчиход байна. Яг үнэ хэрэг дээр одоо ингээд чиглэлтэй дүргийн өөрсдийнхөө хийсэн үйл ажиллагааны тухай тайлбар дээрээс ингээд харж байхад тийм дүргийн иргэний танхимын жишээлбэл цагийн хувьд тэгэхээр яг тэн дээр яг нэг гол юм маань гол алдаа маань ингээд харагдаад гараад ирж байгаа. Яг юм даваа гарагийн өглөөнөөс баасан гарагийн 17 цаг хүртэл иргэний танхим маань үйл ажиллагааны цагийн хувьд тийм ээ. Гэтэл яг өмнө хэрэг дээр иргэдийн нөгөө оролцох боломжтой цаг нь бол оройн цагаар тэгээд ням гаргуудад байх жишээтэй. Бүх танхимууд бол нийслэлийн хэмжээнд бүх танхимууд бол яг даваа гарагийн өглөөнөөс баасан гарагийн оройн 17 цаг хүртэл ажиллаад таалга барьчих. Тэгээд ихэвчлэн юуны тухай явж байгаа бол иргэний танхимын ажилтнаа орон тооны бодлогыг тэр хүн хаанаас цалин мөнгөний гаргаж өгөх үү? Ийм асуудал яриад байгаа юм. 2 жилийн өмнө иргэний танхимууд байгуулагдаж эхэлж байхад бидний үлгэрчилсэн дүрэн боловсруулалт гаргаад өгсөн юм. Тэр дүрмэн дээр бол юу бичсэн гэхээр тэр иргэний танхим бол орон тооны ажилтнгүй иргэдийн дундаас зохион байгуулагдсан зөвлөл бүлгээс нэгдэлтэй даваад явдаг. Болж игэл ажлынхын цагийн хуваар нь иргэдийн чөлөөт цаг амралтын цагийн үеэр ажлын өдрүүдэд 17 цагаас ажиллана гэхлээр ням гаргуудад бол өдөржингөө ажиллахаар ийм цагийн хуваар нь байвал зохистой гэдэг дөрвөн дөрвийг хэлсэн байна. Манайхан үүнийг ерөөсөө тоогоор манд байгаа. Яг иргэний танхим гэж яриад байгаа юм бол яг үүний хэрэг дээр ямар нэгэн тийм хуралдаан сургалт зохион байгуулалт өрөөдөл цагааны тухай биш. Харин иргэд уулздаг, санаа бодлоо нэгтгэдэг. Тэгээд тэндээс тодорхой одоо зорилго чиглэлээр тогтоож аваад тодорхой үйл ажиллагаагаа явуулдаг ийм газрыг, ийм институцийг хэлээд байгаа юм. Энэ талаар бид нэлээсээ ярилцж байгаа. За дараагийн нэг яриг 3 дахь одоо яриг бодож ирсэн зүйл маань нөгөө яг энэ сая иргэний танхимд журамтай холбоотой нэг эндээс суулгаад цаашаа ярих зүйл байна. Бид нар одоо ингээд бараг 4 жилийн өмнө хороодын үлгэрчилсэн дүрмүүдийн заавал байх ёстой 6-7 дүрмийн үлгэрчилсэн загварыг нэг юм гаргаад тавьсан. Монгол улсын хэмжээнд өнөөдөр яг өөрийн гэсэн дүрмтэй болсон саргаан нутаг дэвсгэрийн хэмж 2-3 хүн байна. Нэг нь Аранга аймгийн Захирсум, Хөвсгөл аймгийн Ар булгсан өөрийн дүрмтэй болсон. Манай Улаанбаатар хотын хэмжээнд 152 хороо Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо дүрмтэй болж байгаа сураг сонсогдсноос өөр бол одоо хорооны дүрмийн журамтай болж байгаа тийм багтаа. Тэгэхээр иргэний оролцоо шууд арчил гэж яриад байгаа юм бол юуны өмнө эхлээд эрхцэн зохицол. Юуны өмнө эхлээд эрхцэн зохицол. Одоо бид нар ингээд хорооны төвшөнд сая чиглэлд иргэний оролцооны хэлцээний дараа залуу хэлж байна.
бид нар ингээд дээрэл хууль дүрмүүдийг хэлцээд байгаа. Яг үнэ хэрэг дээр яг хөрсөн дээр иргэдийн дунд энэ хэцүүлгээс авах болохгүй байна гэх. Энэ яг гарцаа авахгүй хэлэх ёстой юм шүүмжлэх ёстой. Тэгэхээр иргэдийн дунд одоо хорооны төвшөнд ингээд дүрм журмын хэлцүүлэг зохион байгуулалт гэх юм бол хууль одоо эрх зүйн акт шийдвэрүүдийн тухай хэлцүүлэг зохион байгуулалт гэх юм бол юуны өмнө ихээр нөгөө яаж хэлцүүлгээ зохион байгуулах юм бэ гэдэг дүрм журм. Та ямар хүмүүсийн оролцоотойгоор яаж зохион байгуулах. Тэгэхээр дүрм журм болохоор бидний нөгөө нийгэм маань аморф зохион байгуулалтгүй юм одоо ерөөсөө бидний хийж байгаа үйлээс хаалгад нэг тийм юу ч хийжтэй болоод юм. Эмх замбраа шийдтэй болоод. Үүнтэй холбоотой дараагийн дөрөвдөх асуудал болж байгаа. Ингээд би дөрөвдөх асуудал очихаа яриад байна. Өндөрлөгийг шууд чинь. Энэ дээр та бүхэн бас анхаарлаа хандуулсан хэлээрээ хэлцүүлгийг явуулсан. Юу гэхээр манай засаг захиргааны нотын хэлсүүнээс удирдлагын тухай хуулиар Улаанбаатар хот маань бол бие даасан 9 засаг захиргааны нотын хэлсүүний нэгжээс бүрдэж байгаа. Нэг одоо засаг захиргааны нотын хэлсүүний нэгж нь бол Чингэлтэй дүүрэг. Чингэлтэй дүүрэг өнөөдөр бидний энэ уулзалтыг зохион байгуулж байгаагийн ч нэг шалтгаан нь бол энэ байна. Засаг захиргааны нотын хэлсүүний нэгжийн удирдлагын тухай хуулиар Чингэлтэй дүүрэг бие даасан субъект. Тийм учраас нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хооллын ажлын амтны иргэний оролцооны хэлтэж дүүргийн иргэний оролцооны хэлтэж соёл хоорондоо зөвхөн одоо найрсаг хөршийн харьцааны үндсээр хамтран ажиллах ийм боломжтой. Эсвэл дүүргүүдийн хувьд ч гэсэн тийм. Тэгээд бид үнднийг нэгээр өдөрцдөг нэг ингээд үүрэг чиглэл өгдөг юм. Нөгөөх нь нөгөө байгууллагатай тайлбар тавьдаг ийм бүтц биш. Бид бол хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай юм байна. Тийм үүднээс өнөөдрийн уулзалт бидний онцолж очих бодлого. Энэ дээр бид нар яаж цаашаа нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэний оролцооны үйл ажиллагааг бодит төрсөн дээр буулгах, яаж түүний үр дүнгийн илүү ойлгомжтой тодорхой болгох гэдэг асуудал дээр нийт нүгэн хөцтэй ярилцаж хамтарсан одоо ийм тодорхой зорилго чиглэл төлөвлөгөө боловсруулалтын үйл ажиллагаа шаардлагатай байна гэдэг анхаарал тавьсан их баярлалаа. Энэ чиглэлээр таны цаг болон нийлбэр чиглэлд ирнэ гэж бодож байна. За сайн байцгаана. Миний та бүхэнд танилцуулгатай холбоотой Орчлын хэсгийн манай төвшин хийсэн учраас шууд асуудал руу ороод ирнэ л да. Монгол улсын үндсэн хуулийн дээр заасан байдаг та бүхэн мэднэ. Монгол улсад засгийн бүх их ард түмний мэдэл байна. Ард түмэн юм их мэдлээ төрийн хэлтгөөс шууд оролцож мөн өөрсдийн сонгосон төлөвлөгийн байгууллагуудаар дамжуулж энэ хэрэг хэрэгжүүлнэ гэдэг үндсэн хуулийн засан. Үндсэн хууль сая манай төрөчийн хэрэгч байгаа. Одоо 23 жилийнхэн ойн хэмжээнд мэдээд хэлцүүлгүүд хийгээд үндсэн хуулийг зохицож байгаа. Тэгэхээр та бүхэн үндсэн хуулийн дээр заасан саяын нэмсэн энэ засгийн одоо их ард түмний мэдлэг гэдэг энэ заалт төрийн хэрэгт ард түмэн шууд оролцох гэдэг энэ заалт өнөөдөр бүрт хэрэгжиж ирсэн үгүй юу гэдэг асуулт өөр их гарч ирдэг юм л да. Өнгөрсөн 24-5 жилийн хугацаанд иргэдийн оролцоод байгаа бид юу шийдэв? Та бүгд одоо энэ одоо өнөөдрийн хурлын танхимд одоо цугласан та бүгдээс гадна бусад иргэд маань өнөөдөр хүртэл төрийн хэрэгт яаж оролцсон? Та нар ер нь ямар нэг асуудал шийдсэн үгүй юу? Гэт ингээд асуугаад хэлэх юм бол олон иргэдээ төрөөд мэдгэлэн хэлдэг. Бид ингээд наацхан өөр өөрсдийнхөө хороон дээр тэр бүгд өөрийнхөө байранд хүртэл ингээд хамтраад юм шийддэг тийм тогтолцоо ер нь гүйцэж байгаа шүү дээ. Яг зөвхөн боддог юм л да. Энд ингээд харьцан гоё бас олон залуу хүмүүс болсон байна. Та бүгд бидний урт нийгмийн тогтолцоог мэднэ шүү дээ. Тийм ээ. Худалдаа бэлтгэлийн яа, хангамжийн хороо, гадаадтай эдийн засгийн талаар хэлцэх улсын хороо гэдэг
худалдаа хангамжтай холбоотой төрийн яам байгуулах хороо хуучин нийгэмд 5-6 лав байсан. Тэгсэн мөртлөө дэлгүүрт нь лангуунд нь бараа явагдав. Нэгсгч бүр лангуун дээр маань давснаас өрөв гэдэг тийм цаг үе хүртэл байдаг шүү. Тэгэхээр энэ бүтэц байгуулсан гэдэг маань асуудлыг шийдэж байгаа юм биш ээ. Эдгийг би хэлдэг байна. Тэгээд яг өргөний танхимд байгуулалт гэдэг явж энэ цаашаа сайн анх 2009 онд ерөнхийлөгч сонгогдож гарч ирээд анхны иргэний танхимыг хуучин ерөнхийлөгчдийн байсан тэр одоо өөрөө танхимудаар байгуулж хийж байсан. Тэгэхээр иргэний танхим байгуулахтаар энэ маань өөрөө иргэдэд оролцоогоор нэг хангачиж байгаа гэсэн тийм бодлого шимш байна л да. Тэгээд ерөнхийдөө ингээ бодоод үзэхэд бид иргэдэгээ яаж татж оролцуулах вэ гэдэг энэ асуудал өөрөө хамгийн чухал асуудал юм байна. Яг хөө ингээд иргэний танхимуудын сүүлийн хэдэн жилийн энд ажиллаж байгаа гэдэг нь тийм хуучин сэтгэлийн хөгжил яваад байгаа юм да. Нэг сумын улаан танхим улаан бүлүүс нэг итгэхгүй юм шиг яваад байгаа шиг. Гэтэл маань бидний яриад байгаа энэ асуудал маань өөрөө бол Монгол улсад нийгмийн харилцааны тийм шин тогтолцоо авчрах ёстой юм үйл ажиллагаа юм байна л да. Тэгээд энэ талаас нарах юм бол яг үүндээ бол заримдаа ингээ харахад цаг харин байна. Дими юм цаг хүрээд юм да. Асуудлын бодроо авахгүй юм гэдэг юм да. Тэгээд ер нь бол би нэг баг зэрэг хүүхдүүд хэрсэн бас зүй юм шиг байна л да. Юу юм гэхээр Монгол улсад арчилсан тогтолцоог шилжих тэр үед анхны төсвийн тухай хууль 1992 онд батлагдсан л да. Тэрний өмнө 44 онд дахин хайлтуудаар эд явуулж тэр үед 44 онд анхны төсвийн тухай хууль Монгол улс бүгд Монгол хатаас батлсан байдаг. Үүний дараа 56 онд батлсан төсвийн тухай хууль явж байгаа. 56 онд төсвийн хууль явж байгаа 92 онд шинэ тогтцоо шинэ одоо нийгмийн харилцаа, арчлал, зах зээлийн дэвсэг, хүний эрхчлөлтөд дэвсэн энэ одоо төрийн тогтцооны үеийн анхны хууль батлагдсан. 92 оны төсвийн тухай хууль 2002 он хүртэл хэрэгжсэн. 2002 оноос хойш үндсэндээ төсвийн харилцааг хоёр удаа зохицуулдаг болсон. Нэг нь төлөвлөсөн төсвийн тухай хууль, нөгөөх нь санхүүгийн одоо үзэл санхүүжилтийн тухай хууль гэсэн хоёр хуулиар зохицуулдаг болсон. Тэгэхээр ер нь 92-оос 2002 оны хооронд төсвийн харилцаа бол өөрөө яг тухайн үеийн 91-92 оны үеийн монголчуудын тэр либералчлах тэгээд төлөвлөлөөс харуулах тэр одоо үзэл илүү нийцж гисэн болов гэж би боддог. Юу гэхээр 92 оноос хойш 2002 оны хооронд Монгол улсын одоо нийт төсвийн 40 орчим хувь нь орон нутгийн төлөв дамждаг гэсэн. Аймгийн нийслэл сүмбэр нийслэл. 2002 оноос хойш 2002 онд одоо гарсан хуулийн өөрчлөлтөөр явуулсан хэрэг энэ үндсэндээ 5 дахин багасаад 2002 оноос эхлээд одоо Монгол улсын нийт төсвийн дөнгөж 7% нь аймгийн нийслэл сум дүүргийн төсвөр дамжиж шийдэгддэг. Энэ ч 5 дахин шуугдсан энэ төсөв харилцаа. Тэгээд 2002 оноос хойш үйлчлэгдэлтэй. Тэгэхээр энэ маань бас нэг зүйлээр ханддаг байна. Юу гэхээр энэ манай улс төрийн тодорхой өрчнүүдийн одоо нийгэм хандлага, иргэдэд хандлагын бас нэг илэрлэл нь энэ төсвийн хуулиудаар гарч ирэх юм болов гэж би боддог юм л да. Тэгээд 2009 онд Монгол улсын ерөнхий засгийн хэлбэрт орж сонгогдсон. Сонгосны дараа нэг тийм бодлого гарч ирж тавьсан байж байгаа. Энэ төлөвлөлөөс харуулах оног төлөвлөгөө. Тэгээд 98 онд миний би Монгол улсын сангийн яамд төсвийн бодлогыг гаргаж ирсэн. 98 онд ерөнхийлөгчийг ерөнхийдөө багт сангийн яамаас бид энэ орон төсвийн харилцаанд өөрчлөлтөөр шинжилгээний бодлого гэсэн тийм баримтчийг оруулж байсан. Тэрэн дээр энэ одоо загварчдын төсөв
гэсэн энэ одоо асуудал болох нь өнөөдөр шаардлагатай байна. Тэгээ 2009 онд ерөнхийлөгч сонгосны дараа тэр 1998 онд сангийн яамаас орж ирсэн тэр бодлого одоо хэрэгжүүлэх боломж цаг болсон байна. Энийг хийгэж гэсэн үгстэй бид ингээд 2009 оноос хойш ерөнхийлөгч багт ороод ажиллаж байна. Тэгээд 2011 онд бид 7 сард ерөнхийлөгч боловсон maaшлаад төсвийн тохиолдолд өөрчлөлт хуулийн засгийн газар оролцоод ингээд 2017 сард засгийн газраас улсын хурлд төсвийн тохиолдлын шинжилсэн байдлыг оруулсан. Тэгээ энэ маань 2011 оны 19-23-нд үндсэндээ өргөн барьснаас хойш жил хагасны дараа улсын хурлд хэлцэглэгдээд тэгээд үндсэндээ 13 оны 1 сарын 1-ээс хэлж явж байгаа. Энэ төсвийн тохиолдлын дээр орон техник нэмэгдүүлэх маш олон чухал зардал туссан. Үүний нэг нь болохоор энэ орон техникийн сан болж байгаа. Орон техникийн сан төмөн тодорхойлж хин нэгэн даргын одоо оролцоохгүйгээр шууд зангичилж ингэж орон техникийн хөрөнгөжлүүлэх ийм тогтолцоо бий болсон гэж байгаа. Хүн амынхаа төлөвлөсгийн хэмжээ, хөгжлийн индекс, дотроо индекс ашиглах гэсэн үнцгэрийн тооцоо хэлбэр дөрвөн үзүүлэлтээс хамаарсан ийм одоо үзүүлэлт хийж байгаа. Тэгээд орон техникийн сангийн хэрэгжүүлэх заавар журмыг нь сангийн аймагны санаас суулж санаас баталгаар төлөвлөж заавар явсан. Тэгээд энэ хуулийг боловсруулж яхад ерөнхийлөгчөөс өгсөн нэг чиглэлийн дагуу бид нэг бүтэн зүйл дотор нь оруулсан байж байгаа. 63 зүйлээр энэ орон техникийн сан хэрэгжүүлэхэд иргэдэд оролцоод хэрхэн хангах вэ гэдэг энэ одоо харилцаа анх ингэж хуулийн хэмжээнд тусч оруулж ирсэн. Энэ дээр болохоор та бүхэн мэдж байгаа орон техникийн сан эхлээд тухайн одоо баг хараад дэвлэгдийн сандыг авч баг хараад дэвлэгдийн хурлаар түүнийг иргэдэд иргэдсэн чигсалтыг дэвлэгдийн төлөөлөгчд оруулсан. Иргэдийн төлөөлөгчд оруулсан зөвхөн тэр иргэдсэн чигсалтаас одоо өөрсдийнхөө онцлогын дараагийн жилийн төлөвлөгөөг одоо баталж байхаар ийм заалт одоо туссан хэрэгжиж явж байгаа. За 2013 оны 1 сарын 1-ээс хичээлэгдсэн 13 онд нийтдээ улсын хэмжээгээр 189 тэрбум төгрөг орон техникийн сан ороод тэгээд томьёогоор хөрөлдөд явсан. Улсын хэмжээгээр 6440 төсөл хэрэгжсэн байдаг. 14 онд нийтдээ 195 тэрбум төгрөг орон техникийн сан төлөвлөж хойрлогдоод улсын хэмжээгээр 8200 өсөлт арга хэмжээ ингээд дэвтэ оролцсон гэж тавьсан гэдэг ийм статистикийн сангийн хаалт юм. Тэгээ ингээд явхад нэг зүйл их анхаарч байгаа. Юу гэхээр энэ 63 дугаар зүйлгээд энэ зүйлд туссан иргэдийн оролцоо гэдгийг яаж хангаж яаж зохион байгуулж өгнө гэдэг асуудал. Бидний санаа болохоор түрүүнд дурдсан үндсэн хуулийн заасан засгийн эрхний ард түмний артвай төрийн хэрэгт ард түмэн шууд оролцсон гэдэг энэ одоо залтыг хэрэгжүүлэх боломжтой болж байна. Тэгэхээр энийг хэрэгжих нь одоо ямар шуурдалтай юм гэдэг тийм асуудал үүсэж байна. Тэгээ яг л Монгол улсын өмнө баталгаажсан хуулиуд дээр бол иргэд оролцсон иргэд хянана гэдэг тийм ерөнхий зардал гэдэг. Тэр нь яг одоо яаж хэрэгжүүлэх вэ яах вэ гэхээр энэ дээр одоо тийм хэрэгжүүлэх зохион байгуулсан процессын тийм хуулиуд нь байдаг, хууль ёсны орчин байдаггүй. Тэгэхээр бид гэж үзсэн гэхээр ямар ч улсын хуулийн дээр иргэдийн оролцоо гэдэг бүтэн зүйлээр заагаад өгч байна. Тэгээд иргэдийн оролцооны тийм багц дөрвөн журмуудыг бид боловсруулж байгаа гэдэг. Тэгээд ерөнхийлөгчийн одоо зүгээс өгсөн чиглэлүүдийн дагуу бид 2009 оноос хойш үндсэндээ 4-5 тийм журмын төслүүдийг боловсруулж хэлэлцүүлж, иргэн техникээр хэлэлцүүлж тахны гар дээр ингээд хэрэгжүүлсэн зарим хэмжээнд явж байгаа байдгийн. Одоо нэгдүгээрт нь сумын дөрөв гэж байна. Хотын дөрөв. Бид сумын дөрөвийг боловсруулаад, хотын дөрөвийг боловсруулаад иргэний техникээр хоёрын сургуультай хэлцүүлсэн байгуулсан. Мөн нийтийн зар мэдээний тухай өдөрсөн журам гэж боловсруулсан. Мөн түүнчлэн орон нутгийн санал хураалтын дөрөв, орон нутгийн хөгжлийн сангийн журам, тэгээ баг хороодын иргэний нийтийн хурлын дэгийн
журам гэсэн ийм одоо журмуудыг бидний боловсруулж хаасан юм. Тэгээд 2009 онд бид нар чинь 9 сард улсын хэмжээгээр нийт одоо сундууд нийт одоо Улаанбаатар хотын хороод гэсэн байдлаар 2 удаа улсын зөвлөгөө хийж сум болгоноос энэ хүн амын хатгасгаар хамгийн доод нь 5%, хороо болгоноос хамгийн доод нь 12 хүнээр тооцож ингэж бид зөвлөгөөн дээр тэр бүх боловсруулсан дөрвөн журмуудад танилцуулж бүгд гарын авалгуулж тарааж өгсөн. Үүний дагуу одоо юу гэдэг юм гэхээр орон нутгийн эрх зүй гэдэг тийм одоо шинэ эрх зүйн орчин бид нар ерөнхийдөө гаргаж ирж ингэж ийм шийдэлтэйгээр явсан. 2009 оны 9 сард манай цахис арга хэмжээндээр улсын хурлын дарга Зандаа хөгийн хурд бүгэлэгтээ орон нутгийн эрх зүй гэдэг ийм шинэ хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх эхний алхмууд хийгдчихлээ. Улсын хурлаас орон нутгийн иргэдтэй холбоотой бүхэл одоо харилцааг зохицуулсан хууль тийм болцоо боломж их бага. Тийм учраас улсын хурлаар баталсан хуулиудаар зохицуулагдаагүй тийм харилцаагаа тухайн орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хэлцэж татал нэгдүүлэх байдлаар одоо энэ дутагдж байгаа хууль эрх зүйн орчинд бүрдүүлэх анхаарал хандуултай энийг одоо улсын хурлаас бодлого болгож дэмжнэ гэсэн тийм одоо чиглэлийг гаргаж ирсэн байж байгаа. Юу та санаж байгаа бол тэгэхээр бидний боловсруулсан энэ дөрвөн журмуудыг орон нутгад зарим газар маш сайн хийх гэж байгаа. Тухайлбал одоо шинэ Архангай аймгийн захис сум төрөний хийсэн үлгэршин журмуудыг бүгдийг виртуал хэлцүүлээд батлаад бүрдүүлчихсэн. Сумын дөрмөө баталчихсан. Нийтийн зам мэдээний журмыг баталчихсан. Багхороотынхаа ерөнхий нийтийн хурлын биеийг баталчихсан. Тэр дагуугаа одоо шинэ 2013 онд штэ захис сумынхан засаг даргыг эдийн төлөвчдийн хурлаараа биш нийт одоо иргэдийн дунд санал хураалт явуулж түүнээс хамгийн их одоо олон иргэдийн саналыг авсан иргэнийг эдийн төлөвчдийн хурлаараа баталгаажуулж сумын засагаар тавьсан ийм одоо үйл явдал баталгаажсан. Яг ийм жишээ Хүчил аймгийн 23 сумын дээр хийж үж ингэж гаргасан байдаг. Тэгэхээр ингээд яг дөрвөн журмыг хийж өгч байгаа. Гэхдээ үүний хэрэгжил болохоор газар бүхэнд адилгүй хийж байгаа. Бид нар ингээд хөдөө оруулах хэрэгтэй уулзалт явуулдаг. Бид энэ иргэдийн оролцооныхаа дөрвөн журмыг хэрэгцээд иргэдээр ингээд батлуулаад ингээд явъя гэхээр дагнаа буруу асууж байна. Яах вэ? Ийм асуулт маш их гардаг. За их тийм хотын жишээ ярих гэж бас их хүлээж байна л да. Улаанбаатар хотод чинь энэ өөрөө хэрэгжилтэн бас адаптаци ямар нэг төвшөнд явж байгаа шүү дээ. Тухайлбал одоо шинэ хаавд 2013 онд нийтдээ 2.5 тэрбум билүүдэд төгрөг хаавд төгрөгт орон хөлсөнд хөрөлцсөн байдаг. Тэгэхээр хаавд төгрөгөөс үүнийхээ 60% өөрсдийнхөө бүх хороолод Хуамайхан томоос хамаарат хуваагаад өчгсөн. Тэгээд яг тэр хороонд хуваагдсан хөрөнгөө юу зарцуулах вэ гэдгийг иргэднээс шийдээд баг хорооны иргэдийн нийтийн хурлаараа баталгаажуулсан тохиолдолд үүнийг иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ямар нэгэн өөрчлөлт олгохгүй шууд батална гэсэн ийм тогтцоо хийгээд явсан. Тэгэхээр хаан үдгээр бол одоо тухайлбал нэг хороон дээр яасан гэхээр 10 жилийн өмнө 2000 хүнтэй байсан хороо 2011-12 онд 18 гэсэн үгд болчихсон. Яг ингэж тэгэхээр өглөө босоод нөгөө бүх айг одоо тоогоо залгаад хоолндоо бидэд хэлдэг болохоор ачаалаад байхгүй тоогоо өдөрчдөг. Ороо бас адилхан тийм. Ороо 78 гэдэг ачаалаад авах тоогоо өдөрчдөг. Айг өрхөд бол хоолндоо захиргаа хэрэгж хийх тийм одоо болцоог үйлчдэг. Тэгэхээр тэр хорооныхан яасан гэхээр 160 сая төгрөг хөрөлдсөн юм хоорондоо ярьж байгаа. Ерөөсөө энэ бид 10 жилийн асуудал яриад их хурлын гишүүдэн шийдэж өгдөгөө тэгэхээр ерөөсөө орон нутгийн хөрсөнгийнхаа энэ захиргааныхаа трансформатыг өөрчлөлтөнд шийдэх ийм арга хэмжээ зохицуулж гэж хоорондоо яриад тогтоод тэгээд шийдвэр гаргасан. Тэгээд 13 онд энэ арга хэмжээгээр хэрэгжүүлээд ингээд бүр томьёол хийж жишээ нь. Одоо ховд аймагт одоо хуучин ховд хотод жаргалсан сумын үйлдвэрлэлтэй хийж байгаа.
тэдний яасан гэхээр нөгөө сүүлийн 400 жил ингээд хүн баян боршин суугаад ингээд явцсан. Яг сумынхын төв дээр аймгийнхаа хотын төв дээр болохоор хот хотын төв газар байдаггүй. Тэгээ хүүхдүүд нь тоолох колонны тал байх. Тэгэхээр иргэдний хоорондоо ярьж байгаа юу шийдсэн гэхээр угаасаа нэг том гудамжныхаа нэг том хашааныхаа гудамжийг тэр чигээр нөхөлт нь тоглоомын талбай болгоод айлууд бүгдээрээ тэр дагуугаа нэгдүгээр ясантай хашаага ингээд нөгөө мөрийн сарай барьц цаашаа дөрвөлтийн чиглэлээр нэг шугамд оруулаад ингээд тэр тоглоомын талбай барьж хашааныхаа нэгдүгээр нь яагаад хоёрдугаар нь хаалгануудаа бүгд нөгөө талд гаргацсан. Тэгээд тэнцээ цагс волейбол тоглоомын талбай хүнтэн суух одоо зэвсэгтэй гэдэг баг зүйл. Тэгэхээр ингээд иргэд оролцоод ингээд хамтраад яриад явж байгаа олон сайхан жишээ байна. Тэгэхээр бид юу үзсэн гэхээр энэ төрөөр бид нарын хэлж яриад ингээд батлаач юм хавтай боловсруулаад ингээд нэг төрсөн энэ иргэдийн оролцооны журмуудыг ерөөсөө хуулийн шаардлага болгоод ингээд яасан бэ гэсэн одоо бид энэ хуулийн төсвийг ингээд боловсруулаад ингээд явж байгаа. Бид нар анхныхаа хэлцүүлгийг болохоор үзэл баримтлалын боловсруулж гаргасан анхны хэлцүүлгийг 2014 оны 6 сард хийсэн. Дараа нь хуулийнхаа эхний хөлбөмбөгийг гаргаад бид нар нийслэлийн иргэний танхимтай хамтраад 14 оны 12 сард нийслэлийн иргэн танхимд хийсэн байж байгаа. Тэгээд үүнийхэн дараа бид нар бас зарим өөрчлөлт оруулаад ингэж явж байгаа. Тэгэхээр харилцаа иргэдээс орон нутгийн захиргааны байгууллагатай харилцах харилцаа хин юуг хариуцах хин юуг шийдэх. Тэгээд иргэдээс одоо тухайн орон хүлээж авч байгаа аж ахуй боломжтой байж харилцаа гэсэн ийм асуудлыг сумын дүү гэсэн энэ ерөнхий ойлголтод бид амьдсан. Үүнийг бид нар болохоор орон нутгийн эрх зүй гэсэн тийм одоо юу гэвэл зүйлэр төсөж явна гэдэг. Тэгээд үүнийхэн дараа болохоор бид юу гэсэн гэхээр за дараагийн нэг хэсэг бүлэг асуудал болохоор энэ орон нутгийн эрх зүйн дараа болохоор нийтийн зармын тогтолцоо багастай байна. Тэгэхээр бид юу гэж байгаа юм тэгэхээр альва одоо орон нутгийн шийдвэр гаргахдаа энэ одоо шийдвэр гаргахаас өмнө шийдвэр гаргах дээр процесс иргэд өрн яаж оролцох хэрэгтэй юм. Гаргасан шийдвэр нь гарсныхаа дараа иргэд рүү яаж хүрч хизээ тэр хүчин төгөлдөг болох юм гэдэг ийм одоо харилцаа зохицуулах гэдэг нийтийн зам гэдэг тогтолцоо гэдэг нэг байсан. Нийтийн зам гэдэг ингээд 2009 оны сүүлээр анхных нь журмын төсөл болсон гэдэг таараад ингээд болсон. Олон газар хэмжээд ингээд явж байгаа. За нийтийн замын тогтцооны дараа бид төгсүүлж өстой нэг чухал асуудал нь ердийн нийтийн хурлаа гэж бид үзэж байгаа. Багхараад ердийн нийтийн. Тэгээд бидний төсвийн тухай хууль боловсруулалт ингээд иргэний танхимд хэлцүүлж явж хахад манай Давьяат хуульч ардын багш Чимдуга банк орж ирсэн байсан л да. Тэгээд Чимдуга өөрөө ихний хэлцүүлд орж надад бүр хүсэж за даашка миний дөө энэ хэлцүүд болгоод надад орж ирж байгаа би заавал гоё шиг. Тэгээд Чимдуга юу гэж хэлдэг байсан гэхээр энэ орон нутгчнаас чимээгүй хотолцсон байна. Энийг амар уурсан тулд надад төсвийн тухай хууль энэ иргэдийг мөнгөтэй хөлбөмбөг болгох одоо энэ хөрөнгө мөнгө хөрсөн шийдэх юм тогтолцоо одоо бүрдүүлж энэ орон нутгийн амар юм биш гэж. Тэгээд сүүлд бидний ингээд нөгөө ердөө оролцсон өдрөмжнүүдэд ярьж байгаа үед чимээ багш бидний юу хийж ирсэн гэхээр та нарын яриад байгаа шууд дарчлал гэдэг чинь үндсэн хуулинд туссан байгаа шүү. Багхараад иргэдийн нийтийн хурал чинь үндсэн хуулинд заасан та нарын яриад байгаа шууд дарчлал иргэд оролцож юм шийдэх гэх тогтолцоо чинь төлөөллийн арчлуулаас одоо ингээд хуулийн зас хэрэгж өгч байгаа. Тэгэхээр энэ хоёр чинь хоёулын нийлээд Монгол улсыг хөгжил төрөх хөтөлбөр оруулах ёстой юм шиг гэж хэлжсэн тийм юм л та. Тэгэхээр бид ингээд шууд дарчлал иргэд оролцоо гэдэг яриад байгаа энэ асуудал түрүүний миний хэлсэн тэр нөгөө засгийн бүх хэрэг мэдл ард түмний гарт байна гэдэг энэ үндсэн хуулийн зав дотор хамтраад ингээд үндсэндээ үндсэн хуулийн асуудал туссан. Үүнийг яаж одоо амь оруулж энэ одоо хэрэгжих байгаа энэ заалтуудыг яаж амь оруулж орон нутгийн болон төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд та бүдгийн иргэдэд оролцох хангахгүй гэдэг ингээд энэ одоо хууль эрх зүйн орчин нөхцөл бид нар болж болчиход байна. Тэгэхээр энэ иргэдийн нийтийн хурал гэдгийг ямар үедээ харж байгаа юм тэгэхээр өнөөдөр бол нэг тийм та хөрсөн мэдэн шүү дээ. Шийдэх асуудал байна.
зөвхөн баг хорооллын дараа дараагийн сонгох гэж нэг хуралддаг баг тийм ээ. Тэгээд тэр нь ч нэг өөдөж болтгоо зохион байгуулалт байдаг. Тэгээд өөрийн хөрөнгө мөнгө байдаггүй шийдэх асуудал байдаггүй учраас уулаасаа энэ маань тийм өнцөг үйлдэл тусцсан мөртлөө тэгээд хэрэгжил байх нь явдаг. Тэгээд ихэнх хүмүүс үуч чадлынхаа нэг баг хорооллын эдийн хуралдаж чинь тийм хүмүүс цогцсон тийм хурал байдлаар хараад болохоос энэ маань өөрөө институт гэдгийг ерөөсөө манайхаа хаана гэж харж үздэг. Тэгэхээр одоо институт гэдэг яг юм бол тийм энэ чинь өөрийн зохион байгуулалттай бүтцтэй төсөлтэй тийм үү хэвцэх асуудалтай асан шийдвэрийг хэрэгждэг тийм механизмтай ийм байх ёстой шүү дээ. Тэгэхээр бид энэ одоо хуулийн тусгасан иргэдийн нийтийн хурал гэдэг юм байна. Яг энэ асуудлаар нэгдүгээр яг энэ чинь институт юм аа. Институтын хувьд тухайн тэр одоо институт таарсан өөрийнх нь одоо тэр бүтэц зохион байгуулалттай их хэдэл байх ёстой систем агуулгаар. Тэгээд энэ иргэдийн нийтийн хурал гэдэг чинь ингээд институт юм бол энэ институт одоо их барих дэд байгуулгын шийдвэр гаргах дэд байгуулгын юу гэхээр энэ иргэдийн нийтийн хурал өөрөө байгаа маань тийм. Бид энэ хоёр ойлголтын хооронд заагдаад ингэж оруулж ирсэн байна. Тэгэхээр одоо шинэ улсын хурал бас тийм шүү дээ. Улсын хурал гэдэг институт нь үүж. Тэгээд одоо чуулган тийм үү. Тэгээд одоо чуулганы нэгдсэн хуралтай гэдэг банк баруун хурал гэдэг нэг шийдвэр гаргах механизмын хуралаар дамжиж явж шээ. Тэгэхээр яг ийм их бол үцэг бид нар баг хорооллын эдийн нийтийн хурал дээр байгуулж энийг хөгжиж өгөх ёстой гэдэг тийм байдлаар тусгасан. Тэгээд бид нар энэ баг хорооллын эдийн нийтийн хурлын журмыг бид нар хурлын дэгийн журам гэдэг боловсруулчаад нэг хэд хэдэн багийн эдийн нийтийн хурал сууж үзсэн хэрэгтэй. Тэгээд би нэг Туянгийн лист орхон нэг сумын багийн хурал суучаад тэгээд ингээд хуралд орсон чинь заасан хугацаанаас бараг цагийн дараа хурал нэгтэй. Тэгээд хамгийн сүүлд засаг дарганд орж ирээд багийн засаг дарганд орж ирээд шууд хурлын энэ дээр очиж суугаад тэгээд хурлаа эхэлж байгаа. Тэгээд хурлаа эхлэхдээ яасан гэхээр тэр хурлын нэг багийн даргын жилийн танхимд хийж сурд байсан. Тэгээд нэг танхимаа тавиад за тэгээд сан шүлж хүмүүсээ нүгсэн чинь хэдэн хүн гар үрчээд гэсэн чинь за 5 хүнээ хязгаар тэгээд за тэр одоо сан шүлж хийж шүү гэсэн чинь миний хойно сууж байгаа ярьж байгаа байхгүй юу? Надад зөвлөлт ярьсан юм шиг асуудал хооронд ирсэн тэр сайн мэдээгүй. Юу гэж ярьсан гэхээр дандаа өөрсдөө хамаатцаад өөрийнхөө намынх нэг хэлжтэй гэдэгтэй. Тэгээд эхний үгэл хүн үгээ ихдээ дараа маш сайн ажилласан тэгээд гэсэн чинь шаардлага гэдэг тийм иргэд байхгүй комент өгдөө. Тэгээд хэдэн хүн цуглаж өстой тэр тоолмол жааж явагдсан тэр хүчин төрөл тэр хурдан үгүй тэр ямар ч юм байхгүй. Тэгээд сүүлд би хурал дуусны дараа эрэгтэй уулзчаад гараад явж байхдаа багийн тэр засагаас танаа энэ багийн эдийн нийтийн хурлын дэг гэж юу байна? Тэднийг надад өгөх юм гэсэн чинь. Наад дэг байхгүй шүү дээ бид улсын хурлын дэгээр юм байна. Тэгэхээр ийм хөө байдлаар бид ингэж яваад байна. Тэгэхээр энэ маань ингээд нөгөө шууд дарчлын маань бол амин сүнс бүтсэн байгууллагын эдийн нийтийн хурал гэдэг. Тэгэхээр энийг ингээд нөгөө хууль тусгаад ингээд жигдэлчсэн тийм байдаг. Тийм учраас бид энэ хуулийнхаа нэг гол хэсгийг энэ эдийн нийтийн хурлаа гэдэг ийм байдлаар орж иж байгаа. Тэгээд мэдээж дараагийн бид нар логч дараа ингээд энэ иргэний техник гэдэг юм одоо чухал харилцаа чухал институт гэдэг шиг оруулж өгсөн. Тэгэхээр зүгээр яг бид бас хоорондоо ярьдаг юм. Ер нь бол иргэний техник гэдэг бид нэг баян зүйлүүд байгаа боловч энэ маань өөрөө бол яаж ихэнд баг хорооллынхаа хэмжээнд болохоор энэ чинь иргэний техник чинь ер нь бол баг хорооллын иргэний техник юм шүү. Бид нар дотор ярьдаг та. Тэгэхээр одоо бид нар иргэний техник гэдэг түрүү миний хэлсэн хуучин тогтолцооны бүцэг авч байгаа худалдаа бэлтгэлийн яам гэдэг том яамтай мөртлөө дэлгүүртэн бараа байдаггүй гэдэг шиг иргэдийн оролцооны баахан хэцүү бүцүүд агуулчаад иргэдийн оролцоонд байдаггүй ийм байдлаар бид ингээд хуучин сэтгэлгээр хандаад ингээд яваад байгаа юм. Энэ маань өөрөө өнөөдрийн бидний нийгмийн харилцааны шинэ тогтцоо бүтээгээд байгаа ийм үетэйгээ тэмээ хэлбэр төсөлтэй болоод ингээд үрдэн өгөхгүй байх юм шүү гэдэг юм. Тэгэхээр яг зүгээр олон хүнтэй одоо 240-50-60 мянган хүнтэй дүүрэг
Тэгээ сая 300 мянган хүнтэй хот гэх тийм ээ. Тэгэхээр ийм одоо том нөхцөл олон хүнтэй ийм одоо олон бүтээх хувьд энэ иргэний танхим бол иргэдтэйгээ хамтарч ажиллах одоо иргэдийн хандлагыг сонсох шийдвэр гаргах иргэдийнхээ орцоор хангах ийм гол механизм болоод байгаа хэвээр. Тэгээд бид тэр агуулгаар ингээд иргэний танхимыг ингээд нүдэ орцох хуулийн нэг хэсэг болоод явсан. Дараа нь энэ орон нутгийн сан дээр улсын хурлын бүрэн эрх гэсэн тэр одоо хэсэг дээр ямар зардал гэхээр хэрв улсын хурлаас шийдвэр гаргах юм бол орон нутгийн тодорхой асуудлаар тухайн орон нутгийн ард иргэдийн дунд санал асуудал явуулж болно. Санал асуудлын дүн эцсийн шийдвэр болно гэдэг зацгаа. Тэгэхээр бид үзэж байгаа яг өнөөдөр хүртэл энэ одоо үндсэн хуулийн даалт хэрэгжүү хаана яаж хэрэгжүү гэхээр хариулт юм байна гэдэг юм да. Тэгээ яг нь ард нийтийн санал асуудал хууль гэж үүдэг. Тэр ерөөсөө Монголд үнэн хэрэгжиж байгаагүй. Тэгэхээр бид энийг үзэж байгаа юм гэхээр ерөөсөө энэ санал асуудал санал хураалт гэдэг энэ одоо ойлголтыг бид хууль тусгаад шийдвэр гаргахад ерөөсөө иргэдийн оролцоо гэдэг маань энэ санал хураалтаар явдаг ийм тохиолдол байна гэж. Тэгээ бид ингээд яагаад энэ санал хураалтыг ингээд тавьж сүүлийн юмд оруулчих байгаа гэхээр бид юутэйг холбож үзэх гэдэг байна. Нийтийн зар мэдээлэл юм. Одоо тухайлбал түрүүний шийдвэр зар мэдээ ингээд шийдвэр гаргах бүртгэл процессыг одоо тийм үү. За иргэдийн нийтийн хурал тийм ээ. Одоо тэдний үдээ тэдний цагт ингэж хурал гэдэг бид ингээд иргэдийн нийтийн хурал дээр юм хатуу заагаад яг зар мэдээ тарахаа хурлаа одоо хийхдээ ямар асуудлыг сарын өмнө нийтэд зарж тэгээд холбогдох материалыг яаж тарааж шийдвэрлэх болж байгаа гэж байна. Тэгээд дээрээс бид нэр ямар асуудал орсон гэхээр нийтэд зар мэдээ дээр байж байгаа асан шийдвэрүүд тийм үү нийтэд одоо яаж зардагдах вэ? Нийтэд зардагдаг үеийн хүчин төлөвлөлт тооцохгүй юу? Тэгээд нийтэд зардагсныхан дараа хэд хоногийн дараа энэ одоо асан шийдвэр нь хүчин төлөвлөлт болох юм. Бид тодорхой хугацаа өгдөг. Тэгэхээр тодорхой хугацаа өгдөгний гол шалтгаан юу гэхээр энэ ирээд санал хураалт дээр очиж хоорондоо холбогдсон юм да. Тухайлбал одоо жишээ нь тухайн орон нутгийн хэмжээнд эрх эдгэдийн гаргасан шийдвэр нь тодорхой тооны иргэдийн одоо ашиг сонирхолд зөвлөөр нөлөөлж байгаа бол тийм үү. Тэр иргэд нь гарын үсэг цуглуулад тэр сумын дүрм дээрээ заасан тэр одоо гарын үсэг цуглуулсан тэр хэмжээнд хүрэх юм бол тэрийг одоо жишээ нь засгийн төвийн хавцад хөдөлж өгөөд тэрийг хүлээж авснаас хойш тэдэн өдрийн дотор одоо асуудлыг эрдэнэ төлөвчдийн хурдаараа ч юм уу хэлцээг тэр шийдвэрээ одоо буцаах тийм үү. Буцаахгүй бидний шийдвэр одоо зөв басан хүчин төлөвлөлт байх хэрэгтэй гэж юм бол тэр нь шууд нийтийн санал хураалт болж байгаа. Тэгээд санал хураалтаар одоо энэ асуудыг шахалтаа ийм шийдвэр гарсан байна. Тавны дэмжиж өггүй гэдэг зөвхөн хоёрхан тийм үгээр санал хураалт өгдөг. Эсэргүүцсэн дийлэх болох юм бол тийм үү. Тэр шийдвэр өөрөө шууд автомат хүчнэггүй болж тийм үү. Тэр нэг ихгүй байгаагаар гарсан шийдвэр өөрөө шууд хүчнэггүй болох. Ийм хуулийн төсөл дээр санал хураалтын хуулийн дээр энэ санал хураалтынхаа ашигтай тавьж өгöd. За санал асуудал яг жишээ тавьчих. Одоо шингээд нөгөө нийслэлээс одоо нөгөө автошины дугаарыг хязгаарлах юм гэдэг нөгөө нүүрсэмэн ингээд сайдууд дээр нөгөө санал асуудал өгдөг шүү дээ. Тэр бодлоо бид санал асуудал гэж үздэг. Энэ бол шийдвэр гаргахтаа баримтлан. Гэхдээ заавал одоо санал асуудал бүгд шийдвэр гаргах шаардлага байхгүй. Шийдвэр гаргахаас өмнө одоо нийтэд хандлт хийж байгаа тийм байдлаар үүнийг болох шийдвэр гаргахтаа хэрэглэнэ гэсэн тийм их санаагаар санал асуудал юм болсон. Тэгээд ер нь энэ хуулийн сүүлийн хэсгээр бид нөгөө иргэдийн аудит гэсэн тийм тогтцоо байх хэрэгтэй. Энэ төр болон төв болон орон нутгийн төрийн байгууллагууд төсвөр бүтээгдэхүүн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог бид иргэдийн аудитаар дамжуулж хэрэгжүүлнэ гэсэн. Ерөнхий ийм одоо бүтэц санаагаар энэ хуулийн төслийг хийх явсан байж байгаа. Тэгээд яг үстэй юм л да ерөнхийдөө иргэдийн оролцоо гэдэг энэ асуудал бид нар чинь бол үндсэндээ хоёр тийм үндсэн шаардлага байх хэрэгтэй болов уу? Нэгдүгээр нь иргэд оролцоо гэдэг нь
иргэд өөрсдөө одоо тэр оролцох дүрм журмаа өөрсдөө хийж баталдаг тийм тогтолцоо заавал байх хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор мэдээлэл ил тод байдлын орчин бүрдэх хэрэгтэй. Мэдээлэл багхгүй, иргэд оролцох гэж байхгүй. Тийм учраас мэдээллийн орчин бид нар бүрдүүлж хэрэгтэй гэх. Тэр агуулгаараа бол ерөнхийлөгчийн санаачлаад өнгөрсөн баталгад одоо шийдвэрж байгаа шилэн насны хуулийг ингээд төсвийн төрийн өмчийн байгууллагуудын төрийн өмнө зарсан төсөв зав санхүүжилт тэгээд тухайн хэмжээний одоо хөрөнгө өмчтэй холбоотой газар лицензтэй холбоотой тэр харилцааг бид ингээд ил тодорхойлох тийм юм ярьсан гэж байгаа. Тэгэхээр энэ маань бас энэ нийтийн замын тогтолцоотойгоо тэгээд иргэний танхимынхаа тогтолцоотой хамтраад энэ явах юм бол тийм алтайхан хууль эрхлэн орчин бүрдшин болов гэсэн ийм тал байгаа. За агчлаа сууж за болоо. Тэгэхээр яг цаад утгах нь нөгөө иргэний оролцооных иргэдийнхээ эрх ашигыг одоо тэр хуудас суудлаар хэлж байгаа иргэний эрх ашигыг тусгана гэдэг энэ одоо яг зүйл орхигдоо яваад байгаа учраас эдгээр бас нэгэн анхаараарай. За хоёрдугаар бол иргэний оролцох төвшөнд бол за манай дүүргүүд бос дүүргүүдээс хүндэтгэл байна. Урлагийн дугаас хурлын хороод иргэдийн нийтийн хурлын дээр явагдана гэх юм бол иргэд бол тэр гээд ирсэн 100 200 гол ирчээ. За хороодын дүрм хилцүүл гэхээр хоёр хэрэгээс уучдаг. За хоёр иргэдийн хороодын дүрм хилцүүлтэй биш. Тэгэхээр бид яадаг гэхээр үйл ажиллагаагаараа иргэдийг татаад бас тийм одоо юу гэдэг хороон дээр цуглуулах сэдлийн тэрийн дүүрдээ суулгах сэдлийн төрүүлж байгаа. Тэд нар юм ярихгүй болохоор одоо бидний яриад байгаа шиг иргэд асуудлаа шийддэг болчих. Иргэд ирээд асуудлаа шийдээд өгөө гэхээр асуудлаа шийдэж байгаа иргэн байхгүй. 10 иргэний 8 асуудлаа шийдэхгүй арга болчихсон. 2 иргэн сууж байгаа асуудлаа шийдэх. 2 иргэнтэй ямар асуудлаа шийдэх биш. Энэ нэлээд хүндрэлтэй байгаамаа. Энийг бид нар яаж шийдэх болцоо өгцөл байгаа вэ гэдгийг бас төлөвлөгөө ярьцаарай. За мэдээж энэ хууль маань нэлээд олон хуулиудаа заалтууд зөрчилж байгаа. Энийг одоо тухайн үед хуультай нэмэлт өөрчлөлт оруулаад явах юм уу яах юм энэ дээрээс бас таамаг нэлээсээ ярьсан байгаа гэдэг итгэлтэй байна. За ингээд сайн зөвлөлтөөр иргэний танхимаар хоёр юм. За зөв хөлний бид одоо оролцоо ярьж байгаа учраас би нэг иргэний танхимын ажилчдынхаа одоо хорооны иргэний танхимын ажилчтай холбоотой нэг асуулт байна. За энэ хуулийн 14-ийн 10 жилийн заасан. Иргэний танхимын хууль ажиллагаа нь иргэн бүр нээлттэй байна. За иргэний танхимын тодорхой цагийн хуваарийн дагуу 7 хоногийн даваагаас нямгаар хөдөлгөөн бүр ажилладаг. За тэгэхээр яг энэ хууль би одоо хөрсөн дээр бодох яаж болж байгаа юм чи ойлгож байна. За иргэний танхимын ажилчид 7 хоног болгон за өглөөний одоо хэдээс 9 цагаас оройн 18 цаг хүртэл ажилладаг. За шаардлагатай бид нар одоо оройн хүртэл ажилладаг. Гэтэл чи энэ хууль маань одоо хөдөлгөөрийн хувьтай зөрчилдөг юм аа. Энэ ажилчдаа бид нар яаж ажиллаж байгаа вэ? За иргэний танхимын үйл ажиллагаа амьд байх нь бол зайлшгүй. Энэний төлөө бид нар ажиллаж байгаа. Энэний төлөө бид нар зүрх сэтгэлээр ажиллаж байгаа. Нэгдэж байна. Гэтэл энэ ажилчдаа бид нар яаж ёстой юм? Эсвэл энэ дээр даваагаас энэ хуулийн төсөлтөөр игдсэн байна. Даваагаас юм тайлбар. Тэгээ 7 хоног байна. Одоо ямар ч амжилттай ажиллах юм бол бид нар ч наадны амьдлгүй юм байна. Гэр бүл бүх хүмүүс байж. Тэгээ энийг хуулийн дээр зохицуултыг бид одоо манай ажиллаж байгаа иргэний танхимын хороодыг асуудал ирсэн байх гэж ойлгож байна. Энийг бодож заашгүй өөрчлөхөөс үгүйсгүй бид нар шүү дээ иргэний танхим нэгвэл даваа мягмартай хамаардаг ч юм уу ийм байдлаар зохицуулдаг гэсэн. За үнэхээр бид нар за эрсдэлийг ойролцоо бай, иргэдтэй амьд холбоотой байна гэх юм бол бид нар заавал тэр амралтын өдөр нь ажиллах энийг зохицуулах арга байна уу гэж ингэж хэлж байна. Тэр болон утгатай зүйл байгаа болов уу гэж энэ бодлоо. За үүнд юу гэхээр логикийн алдааны өдөр нэлээд олон алдаа байна гэж харлаа. За жишээлбэл за энэ дээр нэг игцэн байна. Дургагийн
6. За орон нутгийн эрх зүйн зохицуулалт нь Монгол улсын хууль тогтоомжийн заалтад зөрчигдөж байвал Монгол улсын хууль тогтоомжийн заалтыг баримтлана гэдэг. Ерөнхийдөө хууль болгоныг харах юм бол нэгдүгээр зүйл дээр бид энэ дээр ингэсэн байна. Орон нутгийн эрх зүй гинэ. За дараа нь орон нутгийн эрх зүй ийм үгс бүрднэ. Үүний дараа энэ зүйн заалт руу явж явах хэрэгтэй байна. Доод заалтаа гэж үзэж байна. За дараагийнх нь долоогийн 4. Энэ дээр одоо нэг их бүхий иргэн гэж байна гэсэн тийм ээ. Одоо үндсэн дүрийг батлахад үүн дээр 4 жил оршин суусан байх хэрэгтэй. Энэ бас арай урт хугацаа юм болоо гэж ойлгож байгаа. Үүнийг бас жил дөрвөл зүгээр юм болоо. За тэгээд үгийн сонголтын талтай бас их олон сул өгч юм хэрэгсэн болов уу гэж харсан. Ягштал баримтлана гэсэн үг бас явж илээ. Мэдээж зарчмыг баримтлана гэдэг үг бол угаасаа хуулиар зохицуул баримтлах ёстой. Ягштал гэдэг үг бас хэрэгтэй үг бас сайж өгдөг байна. Мөн дархан иргэдэд дархан эрхийг олгоод байгаа юм билээ. Энэ бас яг зүйтэй үг мөн болоо гэж харж байна. За тэгээд 11-ийн 6 дээр гадаад үг хэлийг их тусгасан байлээ. Иргэний нийтийн хурлыг хууль маань өөрөө ямар ч иргэн хүн уншихад ойлгомжтой байх хэрэгтэй. Монгол үгээр оруулах хэрэгтэй юм уу? Одоо би өөрөө их зөвшөөрлөө. Тэгэхээр тэр атрибут гэдэг нэг их сонир үг байлээ. Үүнийг бас монгол руу орчуулах зүгээр юм болоо. За тэгээд хамгийн гол зүйл хэлэх гээд байгаа. Иргэний танхимыг одоо хэлээр үгээр надад иргэний танхим тусгсан байгаа. Үүн дээр иргэний танхимыг одоо ажиллаж байгаа иргэний танхимын ажилтан гэж хин юм бэ? Тухайн ажилтны эрх үүргийг яагаад зааж өгөөгүй болоо гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За тэгээд бас орон нутгийн санал хураалт явуулах тухайн шийдвэр. Үүн дээр сонгуулийн эрх бүхий иргэд гэж байна. Эрх бүхий гэж хэлэх зүйтэй болов. Сонгуулийн насны иргэд гэж хэлэх зүйтэй болов. Бас нэг үгийн сонголтын үед нэг юм зүйл байна. За тэгээд бас нэг хамгийн гол зүйл маань 13-ийн 3-ийн 1 дээр нэг хориглох иргэний танхимд хориглох зүйл. Ямар үйлчлэл хориглох юм бэ гэсэн чинь улс төрийн намын үүрийн хурал болон дотоод ажилтнтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах хориглоно гэж. Сая та өөрөө бас хэлсэнтэй. Бид нар хуулиар ч юм уу үйл ажиллагаагаа ингэ тойроо яваад байна. Гол үйл ажиллагаагаа ормоор байна гэсэн. Үүнтэй бас яг уйдуулаад хэлэхэд өнөөдөр манай Монгол улс өөрсдөө намын тогтолцоод байна. Тийм ээ? Аль нэг нам гарч ирэхээр нөгөө дээгүүр бүх зүйл өөрчлөгддөг. Тэгтэл яагаад энэ зүйл залтыг гэж оруулсан юм бол энийг бас гайхаж байна. Яагаад вэ гэхээр юу гэдгийг за жишээлбэл хорон дээр бид нар чинь хорооныхоо одоо нэг объект дотор байгаа шүү дээ. Тийм ээ? Иргэний танхим болгоно. Тэгэхээр тухайн хорооны засаг дарга маань өөрийнхөө сонголт ч юм уу тийм өөрийн хурлыг хийлээ. Үүн хийжтэй. Тэгэхээр иргэний танхимын ажилтан маань орж ирээд зааварчлаараа ийм хийж болохгүй гэж хэлэх. Үүнтэй бас хэн хариуцлага гэж тооцох юм болоо. Энэ бас мэдээж юу гэдэг дүүрэг одоо аль нэг бүрүүдээр аль нэг нам ярахтаа тэгээ аль нэг аймаг нэг нам ярахтаа тухайн намын үйл ажиллагаа явж байгаа шүү дээ манайд бол нэг нөгөө хэлээ. Тэгэхээр энэ зүйл дээр бас энэ зүйл зат маань яг бас хөрсөн дээр бүх зүйл зат мөн юм болоо гэдэг дээр нэг юм саналаа. За тэгээд эцэст нь хэлэхэд нэг ийм үйл ажиллагаа явуулвал одоо бид нар иргэний танхим маань хилцүүлэг сургалт нэ бидний гол үйл ажиллагааны чиглэл маань. Тэгэхээр одоо бид чинь дөнгөж ард танигдж байгаа учраас шууд сургалт хилцүүлэг хийгээд ард иргэдэд маань оролцсон юм байна. Иргэний нийтийн хурал болоход нэг 40-50%, 50-аас 60% ирдэ шүү дээ. Тэгэхээр бид нар хилцүүлэг хийхэд хэдэн хүн ирэх нь ойлгомжтой. Хэдийн сайн сурчилсан ч гэсэн ялгаа байхгүй. Тэгэхээр эхлээд үйл ажиллагаагаа бид нар танигдахын тулд юу гэдэг бүх иргэд хүрсэн нийтийг хамарсан. Тэгээд нийтэд одоо иргэд танхимж ийм хийх юм ингэдэг юм гэдэг мессеж хийж хүргэчээ дараад нь хилцүүлэг сургалтаа хийвэл бас нэг
нийт бас нэг иргэний технологи ийм хийдэг юм байна шүү дээ. Тэгэхээр бидний хамруудууд бидэнд ийм хэрэгтэй юм байна шүү гэдэг мессеж өгвөл бас зүгээр юм болоо. За маань өөрөө болохоор ард иргэдтэй гол зөвлөж байгаа хэрэгтэй. Тэдэнд дуртай үедээ хүссэн үедээ асуудлуудаа шийдэж явах тийм болцоо олж хангаж өгсөн багч гэсэн агуулга. Одоо та бүхэн мэдэн шүү дээ. Одоо би 10 жил банкгийн бие тэмдэгт заавал тоглож байхад тийм заавал бие тэмдэг багш нар хажуу захиад суугаад шаардлага байхгүй тийм. Би ч одоо хөтөлбөрөөр хөлтөө яах вэ гэсэн асуулт ирдэггүй шүү дээ. Тэгэхээр энийг одоо ажиглаж байгаа хүмүүстэй амьдралтынтэйг болохгүйгээр тийм хөндлөж болохгүйгээр иргэдэн өөрсдөө тэр хурлаад уулзалтаа иргэний техникийнхаа ашиглагчийг өөрсдөө зохион байгуулалт ингээд аваа явууч. Ямар тийм нээлттэй байдлаар хийж тэр аргуудыг хэрэглэж үздэг байгаа. Энд яагаад дэрэгцэн гэдэг тэгэхээр олон иргэний танхимууд гаднаад хөгжөөтэй байна. Нэг даргын одоо дарга төлхөөрний өдөр тэг иргэний танхим дээр хэн цуглаж юу ярихтэй даргаад мэддэг болчиход байна шүүмжлэх гэдэг шүү дээ. Тийм учраас энэ хууль гарахаар та нар нэг тийм нар наргүй ажилтаа болоод албан ажил чухал тийм асуудлаас гарахгүй. Гацгүй яг ийм мэдэр шийдэх болцоо боломжууд нь иргэд өөрсдөө тэр иргэний танхимуудаа ажлуудад ингээд аваа явуучих тийм болцоотой боломжтой байдаг зохион байгуулж өгвөл тавьчих нь илүү зөв юм болов уу гэж боддог. Бас манай бусад хуулиудаар яваад байдаг. Тэгээд энийг бас нэг өөрөө тэр хэрэглээгээд үзэхэд нөгөө урд нь хуулиудаар хэрэглээд явж зүг тэрнээс агуулгаар мэдвэрт тавьж явж байгаа. Ер нь энэ иргэдийн оролцооны хууль гэдэг маань өөрөө Монголд яг одоогоор байхгүй байгаа тийм харилцаа зөвлөлтөй яваад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо эрх бүхий иргэн дарахын эрх гэдэг асуудлуудыг бид ингээд ярилцаад явж байхад заашгүй гарч ирээд байгаа. Одоо жишээ нь манай дүүргүүд дээр тэр бол гарч ирдэггүй байна. Одоо жишээ нь өмнө гоён хамбог дээр гардаг шүү дээ. Нэг 5-6 жилийн өмнө 20,000 хүнээс зөвхөн 20,000 хүн төрсэн. Тэгэхээр яг нөгөө тэр уугуул иргэд тийм үү тэдний ашиглалтын асуудал гэдэг тийм нөгөө шинээр ирсэн тэр ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь ажиллаж байгаа л тийм сезонын үеэр ажиллаж бусад нь явдаг шүү дээ. Яг тэр нөгөө нэг хамбогдыг өөрийнх нь тавдах тийм төгсөлтөй огт тийм сонирхол байхгүй. Тийм хүмүүс ингээд байгаад ирэхээр ингээд нөгөө нутгийн уугуул иргэд чинь цөөнх болоод тийм асуудал шийдэх юм болцоо байхгүй. Тэгээ хамбогд тасаагаад ирдэг шүү дээ. Бид нар ерөөсөө шинээр иргэн бүтгэж авахаа болчихсон. Бүтгэж авахаар нөгөө олон болоод тийм тэгээд ингээд бид нар хахад юм. Тэгэхээр бид нар үжиж ихээр одоо манай олон сумдууд төр бэлдэх төрөмг сэлэг гэдэг тийм. Тэгэхээр яг юм нөгөө үндсэн иргэд тийм үү. Ингээд нөгөө орж гараад явдаг иргэдийн хоорондын тэр ашиглалтын зөрчил маш их хэмжээтэй гардаг учраас тийм энийг зөвшөөрөх оролдоод тэр агуулгаараа одоо юу гэх юм нөгөө тэр 4 жилийн хугацаа гэдэг тийм хугацаа тавьж өгöd энэ чинь зөвхөн сумын дөрмөө батлахад тэр дөрөөс дэш ихтэй иргэдэн оролцох хэн цагаан гэдэг тавьсан. дөрвийн факс зэрэг дагаж байна. За энэ иргэд оролцооны хуулиудад зайлшгүй шаардлагатай хууль. Тэрээс одоо асуудал хайрлалтай хатаад. Дагавар юу гэж удаага тавьж байна. Түүний марыг иргэний оролцооны хуулиудаар суур гэж хуулах гэдэг юм. Тэгээд энэ олон хуулиуд зөвшөөрж байгаа юм байна л да. Одоо за дүүргийн асуудалыг бол дүүргийн хурдан батлсан. Хорооны засварыг бол одоо энэ хуулиар бол дүүргийн асуудал баталж байгаа шүү. Энэ хуулиас нэлээд юутай юм шиг байна. За дараа нь 14-ийн 10 16-гийн 13-ыг татчих юм уу гэж боддог юм. Энэ иргэн бүл иргэний ажиллагаа нээлттэй байна. Иргэний танхимаар иргэний зүйлд батлсан тодорхой цагийн хуурийн дагуу одоо хамгийн одоо дааврын хэрэг ажиллана. Энэ хоёр татчих юм уу гэж харъя. 14-ийн 10 16-гийн 13. За дараа нь 8-ийн 3
нийтийн заргамттай дараах төлөвтэй байна. Тэгээд 8.3 гэж хэлсэн. Тэгэхээр нийтийн заргамттай нийтээ бүрдэх хугацаа гэсэн үг дахиад 8.3 байна. Энэ хоёр шиг давхарч байгаа биш. Нэг нь 4 гэж болохгүй юм. 8.4 гэж юм дараагийн асуу 55 гэж шат юм. Ийм санал байна. За дараагийн 11-ний нийтийн хурц нь одоо эдний зураг өнсөн хууль энэ хуулиар хэмжээ статус тогтоох үсдүүдийн дагуу 11-ний зураг шиг батан компанийн зураг байдаг. Эдний зургийн үйл ажиллагаа зохион байгуулалт зураг төсөв хөтөлбөр байдаг. Тэгээд одоо орон нутгийн үсгийн өөрөнгө оруулалтын хаан мөх энэ олон дэйг ганцын одоо дасгал авах. Тэгвэл одоо энэ орон нутгийн үсгийн өөрөнгө оруулалт дүүний хэмжээ байгаа шүү. Араа ямар юм бэ? Энэ дээр нэг юм бас нэг боддог юм. За нэг зүгээр энэ оролцооны суурь хүлээж байгаа юм дээр энэ 12-9 одоо 9-1 2 гэж энэ одоо батхарооны нийтийн хурлын жилийн тайлбарыг төлөвлөгийн хурлыг дараа жилийн одоо Бямбагийн 14 цаг хурлуулнаа. Миний зөвлөлийн харааны дүүрний нуурын журмдаа өөрсдөө журмдаар авах юм. Энэ 89 байх шаардлага байна. Нэг суурь хүлээж байна. Гэсэн саналтай. За дараагийн иргэдийн төвөөр хийх асуудлыг засаг дарга гаргах юм уу? Иргэдийн төвөөр өөрөө гаргах ёстой. Энэ 12-ийн 14-ээр тааш. Энэ дээр бас гарах санаа гарсан. За төрөмбөг надад өгдөө 4 гэдэг. Энэ 4 гэдгийг өөрөө тусах шаардлага байна. Энэ бас юундаа орох юм бэ? Энэ тухайн энэ үндсэн нөрмийн додоогийн нөрмөөр биш. Тухайн орнод дөрвөөс гайш үйл амтэр суусан одоо хорог гарсан хэрэгтэй. Дөрвийн багц хэрэгтэй. Эний зүгээр ерөнхийд энд орох шаардлага байхгүй. Одоо тэр нэгдүгээр өөрсдөө гэдэг дөрөв орнод явж байсан. Ийм л санал байна. За энэ аудит гэсэн байна. Иргэдийн аудит энийг их одоо ярьсан. Энэ суур үеийн модыг авах юм байна. Нээлттэй сонсгол явуулах, сургалт зохион байгуулахаас өөр зорилгоор ашиглахгүй. Мөн дараах үйл ажиллагааг иргэний тангимд явуулахыг хориглоно гэдэг. Тэгээд энэ нөгөө төрөний аль нэг намын улс төрийн намын өөрийн хурал мурал гэсэн байгаа л да. Тэгэхээр энэ дээр нөгөө бид бүгд бас яриад байгаа нөгөө залуучууд тодорхой нөгөө бүлгүүдэд чиглэсэн клубүүдийн үйл ажиллагаа яг явуулахыг одоо хориглолцоод байна гэсэн үг юм уу? Энийг жоохон тодорхой зааж өгвөл одоо жишээ нь залуучуудын клуб, эмэгтэйчүүдийн цаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цаг гэдэг өчнөө цагууд оруулсан болж байгаа шүү дээ. Нэг хоёрдугаард иргэдийн нийтийн хуралд тухайн хорооны төр оршин суугчийг оролцуулна гэдэг зүйл заалтыг оруулж өгөхгүй бол тухайн тэр хорооны иргэдийн нийтийн хуралд оролцож байгаа иргэдийн оролцоо аягүй бага байдаг. Жишээ нь одоо дандаа түрээсийн ч гэх юм уу хотын төвийн хороолт бол энэ бас нэлээд төгөөмөл байдаг тийм ээ. Байрыг дандаа түрээсийн байрууд байдаг. Тэгэхээр ийм зүйл заалт оруулаад өгчвөл ямар вэ гэж. Хоёрдугаар нь энэ 10-р бүлэг дээр бусад гэдэг нэг юм байх юм. Энийг ерөөсөө уншаад бас бараг ойлгосонгүй байна. Бүх шатны засаг дарга иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч иргэдийн нийтийн хурлын дарга энэ хуулийг хэрэгжүүлэхгүй байх. Хэрэгжүүлэх явцсан саад хийх хуулиар хоригдсан эрхийг нь хязгаарласан тохиолдолд үндсэн цалингийн хэмжээг 20%-аар 3 сар хүртэлх хугацаагаар бууруулна гэсэн байгаа юм л да. Тэгээ энийг нь яг хэн одоо жишээ нь хянах гээд байгаа ч юм уу энийг нь яг ямар хүн одоо гаргаж ирж тавих юм. Би бодлоо зүгээр яг иргэний танхимын ажилтны үйл ажиллагаа явуулах дээр хурлын дарга юм уу засаг дарга нь одоо хэрэгжүүлэхийг саад болгоход байвал бид нэр гаргаж тавих гээд байгаа юм. Нэг бол одоо энэ дэр нөгөө иргэний танхимын ажилтны эрх үүргийг бичээгүй яг ийм юм тавьчлаар энэ нь яг хэр нийцтэй байх юм бэ? Энэ дээр та нэг хариулт гэж өгч. За баярлалаа. Нэмж олгоо байна. Хоёрдугаарт нь 16 дугаар зүйл онлайн нээлттэй хэлцүүлэх гэж бас нэмүүлмээр байна. Дараагийн хэсэгтний хувьд хэлцүүлэлт иргэний танхимд явуулсан хэлцүүлэлт ашигласан презентацийг иргэний танхимын вебсайт байршуулдаг байдлаар зааж өгөх хэрэгтэй. Яг үгүй иргэний танхимд хэлцүүлэг явуулсан презентацийн чагаар гэхээр энэ оюуны өмч гэдэг ерөөсөө өгдөггүй.
намын хурал дээр илтгэл тавьж байгаа юм шиг тэгээд идэх учраас манай энд бол нээлттэй байх хэвээр зааж оруулж өгөх хэрэгтэй. За 19-ийн 7-гийн 3 дээр байна шүү дээ. SMS-ээр санд асуудал авах гэж заасан. Үүн дээр шүү дээ нэмээд тодруулаад санд асуудлыг Монгол Улсын иргэн бүр өгөх учраас тэр өнөө регистрийн дугаараа бүртгүүлсэн утсаар оруулагч гэмээр тиймэрхүү бас наривчж өгөхийг нэмж байна. Энэ хэцүү зүйл явсан. Тэгэхээр нэг гол энэ хуулийн үзэл санаа юу гэхээр нөгөө орон нутагт улс төрчлөг нам бүлгээр хуваагддаг. Тэр асуудлыг одоо энэ хуулиар бид нар бас нэгэн зөвхөн санаа тавьдаг юм л да. Гэхдээ тэрийг бид юу бодож байгаа юм гэхээр хэрв иргэдэн тийм үү сумын дөрмөө батлаа дөрөв жуунтай бол ямар асуудал хэн шийдэх тодорхой болгоод ингэж явчихаа. Тэгээд иргэдэн олон асуудал шийдэх ингэж явдаг болчих юм бол энэ угаасаа намуудыг тэр одоо байр суурь төдийлөн шаардлагагүй болгочих. Тийм санаа ич яваад байгаа юм л да. Өөрөөр намуудад орон зай байхгүй орон нутагт иргэдэл өөрсдөө юм шийддэг тийм асуудал орхон гэж үг болов гэсэн. Тийм санаа ич яваад байгаа. Тэгэхээр энэ санаандаа бид баяртай гэдэг нэг тэр бүлэг зүйлээ хийхдээ тэндээ санаанд оруулах гэж яваад байгаа байхгүй. Одоо шинэ архангад би нэг сонгуульд явж ирсэн гэдэг. Гэсэн яасан гэсэн чинь архангад их тариад дээр тэгж байгаа байхгүй. Сумын их юм чинь аавгаа үздэггүй гэдэг. Бие үздэггүй. Тэр намайхаар үздэггүй юу гэдэг. Яг л аав нөгөө нам юм байна. Ингээд гэр дотор хүртэл ингээд яваад ирсэн чи өөр айгүй юм их асуудалхгүй. Тэгэхээр бид нар хийгээд байгаа санаануудтай магадгүй энэ асуудыг шийдэхэд бүрэн төгсдөг хариу олоогүй байж магадгүй. Гэхдээ тэр чиглэл рүү явж байгаа гэдгийг харах хэрэгтэй. За хоёрдугаар нь тэр нэг 4 жил гэдэг хэрэгтэй байна л да. Тэр бид нар хоорондоо маргалцаад байгаа. Бид нар нэг 500 хүнтэй хууль дээр өнөөдөр хүртэл ажиллаж байгаа. Сүүлийн 2 жил ажиллаад 4 жил босгоцсон гэх юм бол үндсэндээ 5 жил ажиллаж байна. Тэгэхээр энэ өөрөө маш маргаантай асуудал. Бид нар дотроо өөрсдөө өөрөөр байр суурьтай байдаг. Зүгээр яг миний өөрийн бодлого юу гэдэг тэгэхээр тийм уугуул иргэдийн ч юм уу те тухайн одоо орон нутагт олон жил амьдарч байгаа хүмүүсийн тэр эрх ашиглалууд ямар нэгэн хэмжээгээр тусаж өгөхгүй болохгүй тийм үү. Дөнгөж ирээд өшөө цаашаа хэдэн жил амьдрахын тодорхойгүй хүмүүсийн сонирхол нэг өөр тийм ээ. Яг энэ сул орон нутагт байнга байхаар тэгээд үр хөвгүүдэд тийч өсгөж хүмүүжүүлээд тэдгээр цаашаа ингээд өглөөд ингээд амьдраад хүмүүсээ өрөвдөж чимээс арай өөр асуудал санааг зовох тэр тодорхой илүү байдаг юм шиг санагдав. Тэгэхээр тэр тодорхой бид нар бас жоохон шинэ юм оруулж өгөх гэдэг үзэж байгаа хэрэгтэй. Яг хоо бас нэг асуудал нь юу гэдэг нь тэгэхээр шинэ олон орнууд бид нар тухайлбал нэлээд олон орны энэ техникийн төвчдүүдийг нөгөө веб оруулах гэдэг өөрсдөө үзэл ингээд бахад судалсан л да. Тэгэхээр одоо шинэ Норвег, Швед гэдэг орнуудын тэр асуудалд оролцох иргэдийн нийтийн хурал эдэрт ингээд оролцоод явахдаа тухайлбал орнуудад татвар төлөөгүй бол тэр хүн хуралд оролцохгүй гэсэн үгтэй заалууд өгдөг юм байна. Тэгэхээр бид нар бас тэрийг хүртэл ярьж үзэх шинэ тийм ээ. Яг нь энэ дээр өдөр нөгөө шинэ асуудал гарч ирж байгаа учраас бид нар юу гэж хэлэхээр асуудалтай бэрхшээлтэй асуудал бид тооч гарах ёстой байхгүй. Ямар нэгэн хэлбэрээр энэ бол тийм шийдэл олох ёстой. гэдэг тийм санаагаар бид энэ харьцаад байгаа юм да. Тэрнээс бусд нь одоо юу гэдэг нь одоо бүлүү байгуулалт явах асуудал гэдэг заавал иргэний танхимд танхимгүй хийгээд явчих асуудал. Болов. Тэгээд ер нь бол иргэний танхимыг бид ингэж харах шүү дээ. Чиний тэм байшин савгт хараад байгаа чи. Энэ маань иргэдэг оролцуулах тэр л одоо механизм бүрдүүлэх юм уу? Тийм учраас бид нар ингэж байгаа шүү дээ. Магадгүй бид нар үүнтэй хүртэл тавьсан байж байгаа нөгөө та нар арсан бол нөгөө иргэдийн нийтийн хурдлаас тийм. Иргэдийн төвд шиг бид нар дата хүртэл хийж болно хүртэл тавьсан явж байгаа шүү дээ. Тийм үү? Гэвчлэгээр бид нар энэ чинь юм олон зөв бид нар механизм талаас нь
асуудал тавих талаар оролдоод байгаа юм л да. Тэгээ механизм өөрөө бүрдчих юм бол тэгээд бус 80-д явчих юм байна. Яг нь иргэд оролцож байгаа оролцохгүй асуудал нэлээд хэрэгжиж байгаа. Байдлаар одоо дараагийн иргэний оролцооны хилцүүдийн зөвлөлт хуудсан дээр бас энийг хилцүүлэл яасан бэ гэсэн юм санал байна. Тэгээ яг одоо нэгжтэй ажиллаж байгаа, яг гал дээр ажиллаж байгаа одоо бидний эдгээр нүгүүдийн томдорсон байгаа учраас эндээс гарсан санаачнуудад илүү их амьд одоо ийм байх юм болов уу гэж би харж байна. За дараагийн нэг юм юу вэ гэхээр иргэний танхимын ажилтнууд гэж юу ямар хүмүүс байх ёстой, ямар чиглэлтэй хүмүүс байх ёстой гэдэг юм дээр би жоохон тодтож өгмөр байна. Тэгэхгүй бол одоо юу гэх юм хурал гэдэг юм уу, хилцүүлэг гэдэг юм уу юмнууд маань зүгээр гэдэг бид өөрөө яваад байх юм шиг бид юм харагдаж байна. Тийм учраас одоо нийслэл дүүргүүдийн хэмжээнд бүхэл одоо иргэний танхимын ажилтнууд хамтдаа тэгээд танхимдаа ингээ ажиллаад тоног төхөөрөмжтөр заалны бэлтгэл ажил одоо зар бүрэлдэхээс хуудаад ерөөсөө бүхэл ажил дээр бидний нөхцөл бол явж байгаа. Тэгэхээр энийг одоо бас нэг тодорхой хэмжээгээр одоо танхим нь одоо ажилтнтай байна. Ажилтны одоо тийм байна гэдэг юм нэг ийм юм оруулж өгөх яасан юм бэ? Эсвэл одоо их боломжгүй байх юм уу тэр засаг дарга юм уу баг орны эрдэнэ нийтийн хурлын дарга нарт нь чиглэг өгөх гээд байгаа юм уу? Энийг нэг тодтож өгөөч ээ. За энэ хуулийн 12 дугаар зүйл дээр эрдэнэ нийтийн хурлын хуралдааны талаар асууж өгсөн байна. Энэ эрдэнэ нийтийн хурлын хуралдаан бол өөрөө засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжлэгний удирдлагын тухай хуулийн зохицуулалтад явж байгаа. Хурал өөрөө тэгтэй байна. Хурлын гэгээг бол өөрөө батна гэсэн юм байж байгаа. Тэгэхээр энийг бид нар ийшээгээ ингэж хэд оруулж өгч энийг ингэж наривчлан одоо заавал зохицуулах ёстой. Хурдаараа хэлцэж нэгдээрээ заавал тусах ёстой гэж оруулах шаардлага байгаа юу үгүй юу? Энийг бас мэрэгчлийн хүмүүсээс ямар санаач гарсан юм болоо. Тэгээд юу ч дараагийн уулзалтын дээр гэдэг юм уу одоо 6 сард ясны уулзалт болох. Тэгээд тэрүүн дээр болж өгөх энэ одоо бидний самлуудын одоо тусгасан байдлаар одоо энэ хүмүүсийн албан юм дээр одоо анхаарал ингээд бидний эцсийн байдлаар хийлгүүлээд ингээд хуулийн хангалтыг өгөх байвал яасан бэ гэсэн юм санал байна. Окей гэж хэлчихсэн. Тэгэхээр бид нар чинь бас ингээд нөгөө зарим заалтууд дээр нь тодорхой тайлбар өгөхгүйгээр болохгүй ч. Ягаад гэвэл нөгөө урд нь манайд хэрэглэж байгаа нэр томьёо харьцаа өгөх байгаа учраас яг энэ хуулийн төсөлтөд бид нар ажиллаж байгаа бидний хуулийн чигсэл дээр ойлголтууд бас хоорондоо нэгдүгээр нь зөрүүтэй. Хоёрдугаар бид нар олон ойлголт бас дутуу яваад байгаа. Энийг гүцэд бид нар ингээд цаг хошоо яваад байгаа. Үлэн цаг зараад байгаа тэр шалтгаан байна. Тэгэхээр бид нар урд нь хийсэн хэлцүүлтүүдийн санал шүмжлүүдээс авахыг аваад ингээд нэг хуулиар одоо 2 дугаар сард гаргацсан. Тэрийг ерөнхийдөө танилцуулаад ингээд явж байгаа. Урд нь бид нар бүр яасан гэхээр өнгөрсөн онд бид нар яасан гэхээр ерөөсөө 3 хуулийн төсөл хийсэн явсан. Нэгдүгээрт нь нөгөө нийтлэг зардлуудын тухай хууль. Хоёрдугаарт нь болохоор санал хураалтын тухай хууль. Ингээд төсөлтөд босгоод явсан. Ерөнхийдөө ч юусэн гэхээр олон хууль ингэж оруулж явах нь өөрөө их хурд дээр ингээд яриад ингээд явах хүндлэлтэй юм шиг байна. Тэгэхээр ерөөсөө иргэдийн оролцоог том хууль болгоод энэ ч энэ дотор болохоор иргэдийн оролцооны гол механизмуудыг ингээд шатгаалтаар нь тавиад тийм үү. Ингэж явах зүйтэй гэсэн дагуу бүгд нийгмээр тавьж байгаа. Нэг одоо бид нар яхаа гэхээр өнгөрсөн 7 хоногт би ажиллах яаж байгаа. Бид нар бас сая энэ хуулийн төслийг Швейцарийн дээр шууд ашиглах хэрэглэх төгөө ирж байгаа профессор Айвер гэдэг. Айвер багш нар явуулаад санал өгчихсэн. Тэгэхээр тэр санал дээр одоо бид нар шиг нөгөө дахин Америк нэгт шаардлага байхгүй. Одоо Швейцарт гэдэг одоо тогтцсон тэр механизмуудыг энэ хуулинд өөрсдийнхөө ойлголтыг жоохон босгоод сайжруулах шаардлага авч байгаа. Тэрний дагуу бид нар ингээд энэ 7 хоногт эцэг хөлбөрөө яг тэр нөгөө санал төсөлд гаргаж байгаа. Тэр бодаа ерөөсөө тийм өргөн нийт хэзээ рүү орё гэж байна. Нийт хэзээ рүү орохдоо бид нар яасан гэхээр энэ хуулийг гаргах бодаа ерөнхийдөө танилцуулаад заагаар тиймээс хашаага ярилцаад явах гэсэн тийм чиг авчих юм бол бид нар бүх иргэний танхимуудаар нэг өдөр үнэлэх хэрэгцээр цацаад тийм. Тэрийг уучлах зарлаад бүх иргэний танхимуудаар энэ хуулийн төслөө хэлцүүлээд тэгээд нөгөө саналуудын иргэний танхимуудаас цаасаар тодорхой хугацааны дараа аваад тэрийг хуулийн төслөөр тусгаад тэгээд дахиж хэлцүүлэх болгоод ингээд явуулдаг. Энэ бол үндсэндээ би харахад бол нэг бид наавчсан ойрын 2 сарын хугацаанд 3-4 хэлцүүлэг
баталгаа хийж таа. Тийм үү? Тэгэхээр мэдээж миний зарим ойлголт бол өөр байгаа. Манай ажлын гэж бодтой юм олон байгаа гэсэн чинь та нараас бас олон өөр байр суурь гарна, тийм үү? Олон өөр санаа гарна. Тэгэхээр тэр бүгдийг бид ингээд тусгаад ингээд явж болно. Харин зүгээр яг одоо бидний дээрх тэгэхээр одоо нөгөө мэдээгээ нөгөө бодлого үүдэг гэдэг юм уу тавиад ингээд яваад шүү дээ. Тэгэхээр яг нөгөө бас нэг тодорхой тийм хуулийн босолтой хүмүүсийг суулгаад тийм хуулийн үг хэлэлт оруулаад тэр логик зөрчилдүүдийг гэсэнтэй тэрийг арилгаад бусад хуультайгаа яаж энэ холбогдох уу, ямар одоо хуулийн өөрчлөлт авах уу гэдэг дараагийн ахмаа ихний хөлбөр альтуусаар дараа тавар тийм ажил гаргах чигээ гэдэг. Ингээд тийм зохион байгуулалтын тогтцоотой юм шиг. Тэрэн дээр манай одоо жишээ нь тэр одгүй үедээ орж ирээд яг хуулийн юмдэргээ суугаад байгаа хүмүүс мэдэрч хэрэгтэй. Тийм үү. Нэг юм асуудал. Хоёрдугаар түрүүн нөгөө иргэдийн одод гэж гарч ирсэн л да. Иргэдийн ододыг бид нар шилэн насны хуулинд бие даасан зүйл болж байгаа. Яг иргэдийн одод дээрс одоо бид нар хэлхийдээр болчихсон шүү дээ. Их хугацааг буцсан тийм шилэн насны хууль. Шилэн насны хууль буцсан гол шалтгаан болохоор иргэдийн одод гэсэн байхгүй юу? Бид нар юу гэж байгаа юм хэрэг иргэдийн ододыг бид нар шилэн насны хуулинд оруулж өгөөгүй бол бид нар заавал энэ иргэдийн одод хуулинд тусгана гэдэг. Тэгээ ярьж байгаа. Тэгээд нөгөө шилэн насны дээр бас иргэдийн ододтой бид нар илүү дэлгэрэнгүй болгоод механизм илүү тайлбарсан байдалтай болгоод ингээд явууч их санаа иргэдийн одод гэж хараад байгаа. Тэгэхээр иргэдийн ододыг бас тусгаалыг хараад байна. Тэнцээ бид нар юу гэж байгаа гэхээр нөгөө төсөл байгууллагууд дээр тийм үү зөвхөн одоо төсөө хөрөнгө биш. Төсөл байгууллагууд үйл ажиллагаан дээр яг иргэдийн оролцоо ямар байдалтай байх юм бэ? Эцэгдээ энэ төсөл байгууллагууд чинь яг тэнд ажиллаж байгаа хэдэн хүн дарганы асуудал биш тийм үү? Төсөл байгууллагууд чинь цааталтай ямар нэгэн төрийн үйлчлэгийг хадгалдаг хурж байгаа шүү дээ. Эрүүл мэнд, боловсрол гэдэг тийм. Тэгэхээр Италийн одоо үйлчлэгээний чанар хүртээж тийм ээ эднарт өдөр тутам оролцох үйл ажиллагаанд одоо зөвхөн хэмжээ өөрсдөө оруулах болцоо боломжоор хангагдсан байх гэдэг тийм өцөц зохион байгуулалт байх гэж үзээ. Тэрийг бид нар энэ иргэдийн одод гэдэг нь оруулж байна. Иргэдийн одод гэхээр нэг тийм тайлан баланс нэмэлт гэдэг чинь тийм байдаг биш. Тийм ээ. Яг тэр нөгөө үйл ажиллагаанд орж ирэх гэсэн тийм агуулгаар. Ийм тогтолцоо бол иргэдийн оролцооны нэг гол хэсэг байх гэсэн юм үзээ. Тэгээ энэ тавхан сансан бол Батуур дараагаа ураад фишкинг гэдэг өсөж ирсэн чинь тийм. Тэр бас ингээд нөгөө иргэдийн оролцоотой шийдвэр гаргах тэр механизм гэж бас нэг яг энэ хууль тусаагүй бас санаад яриад байгаа. Тэрийг бид бас ийш яаж өгүүлж бүрэн санаандаа яриад явж байгаа. Ийм хэлбэртэй. Яг нь тэрхэн энэ ашигч чигээр олон жил судалгаа хийсэн энэ стратеги судалгааны хүрээлэний захирал Гамбат гэдэг ярьж байсан л да. Ер нь ачаал 100-аад хэлбэрийн ачаал байдаг юм аа. Энэ 100-аад төрлийн одоо хэлбэрийн ачаалаасаа яг Монголд одоо хөрсөн хүн буугаад те ингэж явах ачаал нь ямар байх вэ гэдэг бид нар олж тогтоох хэрэгтэй байгаа маа. Тэгээд бид нар энэ иргэдийн оролцоо гэдгийг одоо те энэ Монгол тарах тэр механизм хэрэгтэй болов уу гэж үзэж байна. Тэгээд ерөнхийлөгч 11 онд улсын хурлын дээр хэлсэн үгэнд хэлсэн шүү дээ. Өнөөдөр шууд дарчлалыг төлөөллийн ачаалттай зөв үйлдвэрлэх тийм цаг үеч нэрлээ. Тийм үү? Төлөөллийн ачаалт анхаарал өнөөдөр Монголд тийм ээ. Одоо шинээр байж босгон болох тийм одоо цаг шаардлагатай байна. Тэгэхээр бид нар энэ төлөөллийн ачаалтыг шууд ачаалттай зөв үйлдвэрлэх механизмаар энэ иргэдийн оролцооны хуулиар дамжуулж хийх гэдэг байна. Тийм учраас та бүхэн ярьж байгаа энэ юу бүгдээрээ хуулинд тусах ёстой. Тэгэхээр энийг яг манай дүүрэг нийслэлийн иргэдийн оролцооны хэлцүүд өөрсдөө зохион байгуулад тийм одоо та нарын өнөөдөр ирсэн шүүмжлэлүүдийг цааснаар болгоод ингээд тийм бидэнд өчм бол маш сайн байна. Тэгээд бид чинь энийг ингээд аваад мэдээж хуулийнхаа юм дээр тодорхой хэмжээнд тусгаад явна. Тийм үү. Тэгээд мэдээж эргэж нэг хоёр удаа ямар ч та бүхтэй тусгаад уулзах бай. Тэгээд дахиад ингээд одоо хууль тэгээс одоо ийм байдаг өөрчлөлт юм чинь болж байгаа болохгүй нэг хэвлээ яг явуулах та. За нэг тахмуудаараа хэлцүүлээд иргэдээрээ хэлцүүлэх гээд ажил эхлүүлээ явж исэн. Тэгтэл Швейцараас энэ хуулийн төсөл төр өөрчлөлт оруулнаа. Танай хуулийн төсөлд бол асуудал бас хатаа оноо их байна гэдэг ийм сан тавьсан учраас хэлцүүлэхэд түр та нар хойшлуулаач гэж нийслэлээс хэлсэн учраас бид нар хойшлуулсан. Тэгтээ энэ үйл ажиллагаа ихсэн хойно эхлээд явж исэн учраас манай нэгдүгээр хорон төр хэлцүүл өөрлөсөн байгаа. Тэгээ энэ дээр
сая ярьж байгаа сандууд бас давтагдж जैन дээрээс мөн дээр нэмж хэлэхэд энэ хуулийн төсөл дээр нэр томьёон дээр орон нутаг гэдэг дээр нэлээд тодорхой болгож өгмөр байна. Иргэдээс гарч байгаа асуултанд ч байна орон нутаг гэж шийдвэр гаргана. Тэгээд хяналт тавина, хариуцлага үлээн гэдэг энэ орон нутаг гэж хин бэ? Орон нутаг гэдэг хин хамаарах юм бэ? гэдэг ийм асуудал бас хөндөгдсөө. За тэгээ энэ сандуудыг бид нар цаасаар мэдээлжийг давтуулж уншаад явах уу. За үүн дотор хэлж ингээ харж байхад иргэдийн нийтийн хурлыг зохицуулж байгаа энэ асуудал дээр байна. За энэ 12/9-ийн 3 дээр ээлж тус хуралдааны товыг тухайн баг хорооны иргэдийн нийтийн хурлын засаг дарга зарлан хурдуулна гэж. Энэ одоо 1% зөрчилнөө нэгдүгээр хоёрдугаар цаа нэг тийм хууль маань өөрөө олон одоо хуулиудыг өөрчлөлт төвшин яригдана гэж байгаа. 1% одоо энэ өөрчлөлт байдаг ч гэдэгс иргэдийн нийтийн хурлын засаг дарга зарлан хурдуулна гэдэг нь өөрөө утга төвлөр биш юм. Дээрээс нь амьдрал байж байгаа юм. Иргэдийн нийтийн хурлын тав заасан эсвэл иргэдийн нийтийн хурлын тухайн хурлаанд оролцогчдоос баталж тусгаалan тогтоосон цагаас хоцорсон иргэд тухайн хурлаанд таслах шийдвэр гаргахад оролцохгүй зөвхөн ажиглагчийн статусаар тухайн хурлд сууна. Ажиглагч нь хурлаанд асуулт тавь санал гаргах, санал өгөх, шийдвэр гаргах биечлэн оролцох хэрэггүй болно гэж байна. Энэ маань нөгөө иргэн өөрөө үзэж санал бодлоо чөлөөтэй иргэний хуулийг иргэн одоо иргэд хаачж байгаа маань. Тэгвэл энэ хурлын цагаас хоцорсон иргэдийн эрхийг ямар зарчмаар хангах юм? Санал бодлоо иргэний санал өгөх хэрэггүй, асуулт тавих хэрэггүй гэдэг нь бүр хэтэрхий тодорхой хүний эрхэнд хавцж байгаа юм зүйл болж байна гэж ингэж харагдаж байгаа. За түүний дараа 12/13-нд нь тухайн иргэдийн нийтийн хуралдааны үйл ажиллагаанд саад учруулахгүй үүднээс ажиглагчийн статустай иргэд болон тухайн баг хороонд хамаарахгүй иргэдийн хуралдаанд оролцохгүй таслах эрхтэй иргэдээс нүдэнд ил тодорхой заагсан байвал зохино. Жишээлбэл одоо энэ ил залгаа талбай стадион гэх мэт газар энэ заагийн хийх цаарын таслах эрхтэй иргэдийн гадуур оос гэх байдлаар шийдвэрлэж болно гэж байна. Энэ бол одоо хитрхи хүний эрхэнд хандсан бүдүүлэх асуудал. Ийм байж болохгүй. Ийм нөхцөл байдлаар бид нар зүгээр хурдж ийн гэдэг төсөөлөлд үзье. Тэнд нэг замын хөгжлөөс болоод хоцроод ирсэн иргэн урьдчилаад одоо хэвцэж байгаа асуудлыг гэрээр ойлгох зараар авчаад танилцсан иргэн санал бодлоо илэрхийлэх хичээгээд замын хөгжлөөс ч юм уу эсвэл тухайн стадион талбайд орж байгаа орц хаалган дээр үүссэн ачаалтаас болоод хоцорсон иргэн цагтаа ирсэн байсан ч гэсэн одоо энд одоо мал авахс мэтийн заагдаж байгаа юм байх харагдаж байна. Энд бол иргэд бол шууд хүндэн. Би бол тэгж харж байна. Өөр шүү дээ. Та нар юу яриад байгаа юм? За дээрээс нь дараа 12/14 дээр иргэдийн нийтийн хурлаар хэлцэх асуудлын жагсаалтыг тухайн баг хорооны засаг дарга хариуцсан гаргана гэж байна. Иргэдийн нийтийн хурлаар хэлцэх асуудлын жагсаалтыг баг хорооны засаг дарга хариуцсан гаргана гэдэг нь арай өндөрсөн байна. Иргэдийн нийтийн хурлын хэлцэх асуудлын жагсаалтыг иргэдийн нийтийн хурл өөрөө баталдаг. Засаг дарганд санал оруулдаг. Иргэдийн нийтийн хурлын дарга зохион байгуулалтын хувьд түүний засаг дарга оруулж байгаа санал дээр өөрийнхөө саналыг тэгүүлэгчдийн магадгүй бусад иргэдээс ирсэн саналыг оруулах. Дээрээс нь тухайн өдөр заалнаа саналыг нэмж оруулах гэсэн байдлыг процедурын хувьд жаахан тодорхой болгож өгөхгүй бол энэ бол одоо энэ заалтууд бол иргэдийн нийтийн хурлаа хийх бас асуудал шийдэхээсээ илүү дандаа хэрүүл маргаан болоод дуусах ийм хандлагыг бий болгоно гэж ингэж харж байгаа юм. За тэгээд иргэдийн нийтийн хурлын тэгин журмыг одоо манай Сүхбаатар дүүрэг бол 14 оны 3 дугаар сард өмнө иргэний оролцооны хэлц дээр бүгдээ журмын төсөлтөө та бүхний гаргасан журмын төсөл дээр ажиллаад боловсруулаад нутгийн захиргааны байгууллагууд болон нутгийн орон нутгийн удирдлагын байгууллагуудаас хүмүүсээсээ сонгогдсон хүмүүсээсээ бүтэнгээсэн саналыг аваад тэгээд түүнийг хорооллохоо иргэдийн нийтийн хурлууд дээр бүгдийг танилцуулаад хэлэлт зүйлээ саналын тусгаар манай Сүхбаатар дүүрэг 20 хороо иргэдийн нийтийн хурлын дэгийн журам бол 14 оны 3 сараас эхлээд 44 өдөр мөрдөж байгаа. Тэгээ энийг одоо та бүхэн одоо байхгүй байгаад 2-3 удаа ярьж би тухайн үеийн бас залруулга хийжсэн. Цаашдаа анхаарч. Орондоо
ярилцж хийсэн хөлбөртэй. Тэгээд бид нар бас энийг эхний хөлбөрөөр гаргачаад хороодын нөгөө өөрсдөө загвар суд хороодын иргэдийн бодлогын уулзсан сануудыг аваад явуулсан. Тэгэхээр бид нар бүлэг болгондоо нэгж наривч журмыг тухайн одоо орон нутгийн эрх хүчтэй батлаа тийм зал дээр өчөж байгаа. Тухайн одоо сумын дүрм дээр яг тэр дүрм бүхэн батлахын тэрэн эцэс наривчсан дүрм журмаа гаргаад батлаа гэдэг. Тэгэхээр өөрөө ч яриад байгаа олон асуудал бид шийдэх хэрэгтэй байна. Юу гэхээр хамтраад иргэдийн нийтийн хурлын хэцэх асуудлын тэр нөгөө жагсаалт бидний хуулийн дээр сарын өмнө тодорхой зарлагдсан байх хэрэгтэй гэж. Өөрөөр одоо нэг олон шүүмжлэл гардаг шүү дээ. Юу хэлцэх мэддэхгүй байж байгаа гівэнд хурал зарлахаараа тэгээ урдан зарлагдаагүй нэг асуудлыг шийдээд ингээд яриад шийдэх байх шүү дээ. Тэгээ тийм байж болохгүй ч үзэж байгаа. Баграад иргэдийн нийтийн хурлаар хэлж байгаа асуудал нь зөвхөн урьдчилан зарласан тэр асуудлуудыг хэлэлцэн. Хурлын явцад ямар нэгэн шинээр одоо асуудал хэлцэх асуудал гаргаад ирэхгүй гэж. Тэгэхээр чинь тэр хэлцэх асуудал ямар асуудал хэлцгээс хамаарат иргэд өөрсдөө шийдэн шүү дээ. Энэ хурлын суух хэрэгтэй юм гэхгүй юу? Тийм ээ. Миний өөрийн одоо оролцох шаардлага байхгүй, миний эрх ашиг хөдөлгдөөгүй тэр асуудлаар иргэд заавал танд оролцох шаардлага байхгүй. Тэгэхээр бид нар нийтийн зар мэдээллийн тогтолцоотой энэ баг хороодын иргэдийн нийтийн хурлаар хооронд холбож өгöd байгаа нэг асуудал тэр байна. Зар мэдээгээр тийм үү заасан байгаа шүү дээ. Баг хороодын иргэдийн нийтийн хурлаар хэлцэх асуудлын жагсаалтыг тэд хоногийн өмнө нийтэд тараасан байна. Хоёрдугаарт нь шаардлагатай тооцоо тайлбаруудыг танилцах тийм болцоо боломжийг хангасан хаанаас мэдээлэл авч болох уу? Шаардлагатай мэдээллийг иргэн хүргэсэн тийм байдлаар асуудал хандна гэдэг. Тэгэхээр нэгдүгээрт бид нар юу хийж байгаа гэхээр баг хороодын иргэдийн нийтийн хурал урьдчилан зардаагүй ямар нэгэн асуудлаар хэлцэх хэрэг байхгүй гэж. Тэгж бид нар нэгдүгээрт үзэж байна. Энэ маань өөрөө ийм зохицуулт байхгүй бол тийм үү асуудал гівэнд гарч ирээд хэд дараа нь хувилдаад өөрсдийнхөө шийдвэр гаргадаг тийм тогтцоог бид хатах цаг болсон гэж байна. Хоёрдугаарт нь тэр цагийн хувьд дээр бас ярьж байгаа энэ хамгийн зөв байна гэж байна. Тэгэхгүй бол одоо юу гэдгийг цагтаа ирсэн хүмүүсүүд ингээд хуралдаа асуудлынхаа юмыг голыг олцохоор шийдвэр гаргах чиглэл ямар ч ойлголт байхгүй нэгнэр орж ирээд ундаас нь өмнүүлээд ингээд хурал өмнүүлээд тийм одоо асуудал байж болохгүй. Одоо манай зарим байгууллагууд ингээд үүдэн дээр нохоо тийм юу хаг гэдэг шүү дээ. Зарлал таны цагаа зохицуулаагүй энэ юуны хөдөл асуудал биш шүү гэдэг. Тэгэхээр цагтаа ирж авчаагүй хүмүүсүүдийн асуудал бол тэр хүмүүсийн өөрсдийнх нь асуудал болохоос биш. Тийм үү? Тэр хурлыг зохион байгуулж байгаа тэр одоо тоолгын комиссэд гачаад ингээд явж байгаа тэр тохиолдолд хөдөл зохицуулах ёсгүй гэсэн агуулгад хандж байгаа. Тэрээс бид нар хэнийг үүний эрхийг богдуулаагүй цагтаа ирэх хэрэг байсан. Учир зар бид нар тарсан. Хоёрдугаарт нь цагтаа ирээгүй ч юм уу тэр хуралд оролцоогүй иргэдийн бид нар эрхийг хамгаалдаг байгаа шүү дээ. Тэр нөгөө санал хураалтынхаа юу гэх юм уу? Гарсан шийдвэр нь иргэдийн одоо ашиг сонирхлыг хөргсөн байх юм бол тэр ашиг сонирхлыг зөрчилсөн гэсэн иргэд тэр гарын цогцолуулаад тэр асуудлыг санал хураалтанд оруулах тийм боломж нээлттэй байгаа учраас яг энэ заахад хоорондоо холбогдоод тийм үү ингээд асуудлыг бүхэлдээ оролцох шийдвэр нь хэнийг үний гадна үлдэх тийм одоо байдаг ахгүйсэн байна. Тэгэхээр Ууган сарда гэдэг юм байна. За ерөнхийдөө нэг хэдэн саналтай гац асуултыг эцсүүд нь асуучаа. За нэгдүгээр нь орон нутгийн хөгжлийн сан. Би анх энэ ажилд орохдоо иргэдийн оролцоог юу гэж харж байсан бэ гэхээр орон нутгийн хөгжлийн сангийн ажлыг ерөнхийдөө ингээд цаашдаа хийгээ явах юм байна гэж харж байсан. Тэгээд та сая хөдөө орон нутгийн олон иргэдийн оролцоог талаар олон жишээ бас боллоо л да. За хөдөө орон нутагт яагаад иргэдийн оролцоо сайн байна вэ гэхээр анхнаасаа орон нутгийн хөгжлийн сангаа сантайгаа холбоо явуулсан болохоор иргэд өөрсдийнхөө тулгамдж байгаа асуудлаа энэ орон нутгийн хөгжлийн санаа ингээд шийдээ явуулах юм байна гэсэн. За хотод болохоор иргэдийн оролцоо яаж харагдаж байна вэ гэхээр өнөө яг таны хэлдгээр сая яг алдаа дутагдaltaа би бас энэ тал дээр шүүмжлэлтэй байдаг. Ерөнхийдөө иргэдийн оролцоог нийслэлийн үйл болохоор өнөөдөр яг иргэний танхимын үйл ажиллагааг яг улаан болон тэр иргэдийн оролцоо бүжиг одоо таанц ч юм уу яаж ахмад
өнөөдөр Ахмад тэгээд сая ямар Ахмад залуучуудын цаг гэж явлаа. Өнөөдөр яг анхнаасаа иргэний танхимын зохион байгуулагчдад орон нутгийн хөгжлийн сангийг хариуцуулаад өсөн бол яг энэ тал дээр бид нэр бүр иргэдийн оролцоог бүр сайжруулах тал дээр нь илүү ажиллах ёстой болсон байна. Өнөөдөр орон нутгийн хөгжлийн сан засаг даргын хамгийн газар очсон худалдаа авах ажиллагааны хилтээс эдийн засаг төлөвлөлтийн хилцэс хариуцаж явж байгаа учраас энэ иргэдийн оролцоо иргэний танхимын зохион байгуулагч нь өнөөдөр яг юу хийхээ мэдэхгүй иргэдийн оролцоо яриад өнөөдөр удаан болно гэж харж байна шүү дээ. Тэгээд энэ төсвийн тухай хуулиараа холбогдуулаад энэ орон нутгийн хөгжлийн санг цаашдаа иргэний оролцооны хуулиндаа ч юм уу ингээд яг иргэний танхимын зохион байгуулагчны орон нутгийн хөгжлийн санд ингээд хариуцаа явна гэдэг ингээд заал зөвлөлд оруулаад ажил үүргийг ингээд тодорхой заагаад өгөх юм бол энэ иргэний танхим, иргэний оролцоо гэдэг чинь яг шууд утгаараа хэрэгжнэ. Тэгээд хамгийн гол нь манай яг энэ иргэний оролцоо тал дээр иргэд аягүй мэдээлэл муутай. Энэ олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр цовруул нэвтрүүлэг бэлдээд яг ингээ иргэдийн оролцоо гэж иргэний танхим гэдэг зүйл ийм байна гэдгийг тодорхой болгож өгмөр. Тэгээд дээрэс нь иргэний оролцооны тухай хуулийн дээр төсөв санхүү иргэдийн оролцоог дээшлүүлэх чиглэлээр төсөв суулгаж өгчөөд энэ иргэдийн оролцоог иргэдэд мэдээлэл хүргэх шаардлагатай байна. Тэгээд цаашдаа өнөөдөр бид нэр иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба иргэдийн хурлаас цалинжиж явж байгаа гэдэг утгаараа өнөөдөр яг хорооны төвшөнд бол засаг дараар иргэний танхимын зохион байгуулагч хоёр улс төрийн алба агч байна гэж бүх хүмүүс иргэний танхимын зохион байгуулагчийг улс төрийн алба агч гэсэн ойлголттой байгаа. За үүнтэй холбогдуулаад цаашдаа иргэний танхим одоо сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор энэ иргэний танхимын үйл ажиллагаа яг цаашдаа тогтвортой байх уу? Ямар нэгэн одоо сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор 16 он дуусаад энэ иргэний танхим гэдэг зүйл маань ингээд зогсон байдалд орчихъя гэсэн бас санаатай явж байгаа юм аа. Тэгээ анхаарал тавьсан явах баяртай. Хэдүүлээ бид нар яг зөвхөн юу гэсэн л да. Энэ иргэний танхим өөрөө бүтэц зохион байгуулалтын хувьд хаана харил хийж үзүү юм бэ гэдэг тийм ээ. Тэгээ яг зөвхөн одоо бид нарын зарим газар болохоор засаг даргын хамгийн газар дээр яваад байгаа. Тэгээ зарим газар болохоор иргэдийн төлөвчдийн бодлогын ажил байдаг. Одоо нийслэл гэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр таны хэлээд байгаа тэр нөгөө сонгуулиас сонгуул гэдэг асуудал гарч ирэх нь зааш болчиход байгаа юм. Тэгэхээр энийг яаж өөрчилжтэй илүү тийм нөгөө нэг төрийн захиргааны бүтэц болгоод тэнд ажиллаж байгаа хүмүүсүүд тэр хэмжээгээр нөгөө төрийн захиргааны ажилтан болж улс төрийн гэдэг тэр өнгөөсөөс жоохон зайлуулах гэдэг асуудал ер нь бодох ёстой асуудал. Тэгээ хэдүүлээ шийдэл олж ирэх гэдэг та нарын хувьд ямар санал гаргаж болох вэ? Бид хуулиндаа тус болцоо боломжууд байж байгаа. Тийм ээ. Нэг тийм асуудал байна. Хоёрдугаарт нь зүгээр нөгөө юуны хувьд энэ хуулийн төсөл тэгээд энэтэй холбогдсон санал та нар барах боломж чинь санал байна л да. Тэгээ яг зүгээр яг өнөөдрийн хувьд та нар илүүтэйгээр нөгөө иргэний танхим гэдэг асуудал дээр илүү төвлөрөөд аргач байгаа байхгүй та нарын хариуцж байгаа хийж байгаа үнцэн ажил дээр санаа оноо олон бодол байдаг яг. Тэгээ энийг бүгдээр одоо юу гэдгийг томьёолоод тийм үү. Тэгээд ингээд дөрвөөсөө манайх саналаа өгöd. Тэр таны сая хэлдэг тэр нөгөө хэвлэл мэдээлэл дээр тийм дамжуулж сургуультай уулзах гэдэг тийм энэ бол үнэхээр зайлшгүй хийх ёстой асуудал байгаа. Тэгээд энийг бас та бүгд бас ингээд өөрсдөө санал дээр оруулаад манайх руу ирүүлж өгөх тийм ээ. Тэгээ яг энэ хэвлэл мэдээлэл байгалийн одоо сурталчилгаа сургалт хэвлэл мэдээлэл дамжуулахыг бид нар олон удаа оролдоод тэгээ жоохон хөрөнгө санхүүгийн болон бусад асуудлаасаа болоод тийм алдаг оног яваад байгаа л да. Бид нар 20 жилийн өмнөөс 7 хоног болгоны 4 өдөр болгоно үнцэн телевизээр шууд ашиглалтын оролцоо гэдэг тийм банкны төлөвлөлтөй болгоё. Тэрнээс гарсан төлөвлөгөө дараагийн 4 өдрийнхаа дараа 5 өдөр нь олон хувь хэмжээтэй сонирхол дээр тийм шууд ашиглалтын оролцооны болгоноос тэнцэнэ байршуулж байна. Тэнийг олон хүн үздэг вебсайтуудаар шууд тавиад тэгээ үзснээр ажгаар тэрний дараагийн 7 хоногт нь 2 өдөр 4 өдөр нь цацаж байя гэдэг ийм ингээд оролдол заримдаа яваа заримдаа гацаал яваад байна. Тэгэхээр тийм шаардлагуудад та нар бас ингээд тийм хийчих бол дор бүртэй хамтраад тийм
нэвтрүүлгүүдэд одоо шинэ нэг сарын одоо юу гэх юм скват дүүргийн тэ эрдэнэ оролцооны хэлц нэг сарын нэвтрүүлэгч 2-7 оны нэвтрүүлгийг хариуцсан эсвэл 7 хоног ч гэх юм те. Яг хуваар гараад хэдүүлээ хавтаад явж болох л доо. Яг хувь 2-р сард гэрэл чулуунд гарахтаа Батболд гарахтаа бид нар бас Батболчтойгоо дөрөв сууж яг энэ хэвлэл мэдээлэл ямар юм явах вэ их үгээр хоорондоо ярьж ирсэн. Тэгэхээр нийслэл ч гэсэн бас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж өгье. UPS телевизийг татж оролцуулъя гэдгийг ярьж ирсэн юм би. Энийг хэвлэлний хамтраад те зохион байгуулж байгаа бол тэгээд зөв миний ойлгож байгаагаар эрдэнэ оролцоо гэдэг энэ асуудал маань ерөнхийлөгч ч юм уу эсвэл асуудал зөвлөх ч юм уу эсвэл ерөнхийлөгчийн хамгийн газрын дамгаар хариуцлах хэрэгтэй асуудал биш те. Энэ чинь манай гэж ярьдаг чинь нөгөө олуулаа олон тол буйдаг гэж ярьдаг те. Тэгэхээр ингээд талдаас хүчээ нийлүүлээд хамтраад явах санаад байгаа. Тэгээд заримдаа ингээд нөгөө ерөнхийлөгчийн институцээс гадна бусад одоо институтуудын дэмжлэг бодлого их төвтөрдөг учраас тэгээд яг нэг нөгөө ярьж байгаа хэрэг шүү дээ. Тэгээд хамтраад ямар юм дээр явах вэ гэдэг та нарыг ингээд санаагаад явах юм бол те. Тэгээд маш олон асуудалтай хамтраад асуудлыг их зөвөр олон түмэндээ бас хэрэгтэй байдлаар зохион байгуулалт явж болцоотой байх болох гэж үзэж байна. Тэгээд за өнөөдрийн хэлцүүлэг үйлдвэрлэл ингээд өндөрлөж байна. За өнөөдрийн бид өөрөлдөөд авч хүлээж авч ирсэн ашигт зөвлөгтэй болон нийслэл иргэн оролцооны хэлцээ хамтдаа баярлалаа. Тэгээд мэдээж та бүхнээс тасалсан санаа шахыг хийх. Оролцооны бүтгэл төлөвлөлт хийх